ч бүтэн сарынхаа түрээсээр хувц авсгийн. Чи ингэ чи айгу характертай учраас чамд айгу тохирно гэл. Тэгээ өнөөдөр нэг гинтийн бэлэгтээ Big Sisters маань өргөжөөд шив шин 5 комедиантай болж байгаа. Тэгээ бид нэр анх удаага ивент итгэгчтэй болж үзлээ. За энэ Amora Natural гээд ингээд аяг тавыг угаагч, гар угаагч гээд те ерөөхдөө бол pH тэнцвэрийг айгуу сайн ингээд хадгалдаг. Тэгээ дээрэс нь айгуу органик юм зөөлөн тийм бүтээгдэхүүн гаргадаг Монгол үндэсний үйлдвэрлэгч байгаа. Тэгээ жижиг дунд үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийн бизнесээ биднээс дэмжих айгуу хүсэлтэй байдаг. Тэгээд Amora Natural маань өнөөдрийн шоуг бас ингээд дэмжиж хамтарч ажиллаж байгаа. За Big Sisters-ийн эмийн 3 наадам шоу маань үүгээр эхэлж байна. Тэгээ нэрнгээсээ наадмаар бас эмэгтэйчүүд ч гэсэн наадах дуртай штэ тий. Би одоо ингээд зээлийн аппликейшнаараа ингээд бид нар хоорондоо өрсөлдөд байгаа ч юм шиг тий. Зээлийн ингээд эрэгтэй найзууд одоо ингээд зээлийн эрэгтэй найз гэдэг чинь ингээд дээд түвшний тий бидний ингээд дээд ангиллын найзууд ахгүй юу? Тий зээлийн эрэгтэй байна гэдэг чинь тийм биз дээ. Тэгэл би ч одоо хүнтэй ингээл нэг саяын зээл ирэх байх шүү. За айтаахан харьцаараа надтай. Тий юу ч хийж чадна шүү би тэрүүгээр. Юу гэж юу тий. Тэгээд яг ингээл амар урамтай заяа. Хамгийн гол нь зээлийн аппликейшнуудын ард яг жинзээ ажиллаад байгааг мэдээд байгаа байхгүй юу? Тэ ингээ оноо моноо өгөөл янз бүрийн нэр өгөөл тэ. Тэ одоо хэдүүлээ энийг ингээл Чингис хаан гэж нэрлэе гэл тэ. Нэрээ зээл аваад төлснийхөө ингээл хүчинд ингээл Чингис хаан цол авч байгаа байхгүй. Тэ. Тэгэл 100 оноо өгхийн 200 оноо өгхийн тэгэл зээлээ төлөнгууд ингээл баяр хүргэе та ямар мундаг юм бэ гэл тэ. Нэрэл мундаг санагчаам ч юм. Би яг нэг найзтай мөнгө зээлээл энэ мөнгөө буцааж ингээд төлдөг хүн чинь мундаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Монголд одоо ингээд хамгийн гол нь зээлийн аппликейшнээс илүү ашигтай нэг бизнес байна. Тэр нь зээл судлах. Зээлийн боломж судлах чинь ингээд бизнес болцсон юм байна. Яа тэгэхээр надад одоо ингээд сард ингээд тэ 4 юм уу 5 удаа мессеж ирж байна. Танд 100 саяын ирэх тэ зээл авах хэрэг байгаа ч юм билүү? Тэ? Энэ линк дээр дараад судлуулаарай. Тэгэл яагаад ч юм ингээл зүгээр л нэг өдөр ингээл бодож байгаа бол би 100 сая төгрөгтэй бол юу хийх вэ гэж боддсон байна. Тэгэл би чи ингээл амар томор сэтгэж ам чинь тэ. Өөртөө гачууртууд ингээл 4 айлын хашаа байшаа авчил та. Тэрийгээ түрээслээ жил хадгалчих дараа жил 30% өснө үсттэй. Тэгэл тэр 30%-аараа юу хийх үү гээл тэ. Эсвэл одоо өөр юу хийх вэ? Энийгээ эсвэл би ингээл сарын 10%-тай зээлийн хүнд ингээл өгчил та гэл тэ. Эсвэл өөр нэг ингээл банк бус санхүүгийн байгууллага нээчилтэй гэлс тэ нөгөө би чи ингээл бизнесийн ухаангүй гэж өөрийгөө боддог гэсэн үг чинь бүр олон янзын санаа гарч ирэл тэ. 100 сая төгрөгтэй бол би нэр насаараа ингээл баян амьдрах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ яг бодчих юм чи би 100 сая төгрөггүй болохоор л ядуу амьдраад байгаа юм байна. Тэ? Яг за баярлаа. Зоолог чөөрх юм өрөвдөд цаныг алдчихлаа. Тэгээ яг ингээл нөгөө линк дээр нь дараал 3000 байсан 3000 төгрөгөө өгөөл. Тэгсэн чи уушлаараа таны зээл гарахгүй. За тэгэл за хин гуйсан тий өөртөө судлуулаарай гэснээ гарахгүй ч шиг тий ёо 100 саятай сайгүй амьдарч юм. Тэгэж бодоод би чинь за гэж байжсэн чинь дахиад өөр мессеж ирж байна. Найзаа 200,000 төгрөг хэрэгтэй юу? Тэ хүнээс гуугаад байгаа юм биш үсттэй. Тэ зээлээ судлуулах бол энэ дээр дараарай. Тэгэл дарлаа. Тэгсэн чинь миний найз зээл гарахгүй. Гүй тэ яа миний 3,000-ыг үрээд байгаа юм бэ? Тэ? Мөнгө өгөхгүй бол бити мессежчээд бай. Тэгээд сүүлдээ ингээд би ингээд 3,000 төгрөг өгөөл ингээд зээл судлуусаар байдал нөгөө зээлийн аппликейшны ард суудаг ажилтан те энэ ямар ядаргаатай юм бэ? Энэ одоо хий юм бэ? Ингээд өстө 7 хоног болгон судлуулахыг арахгүй багц чинь ингээд те. Яг тэгэж бодож байгаа хаа. Би яг тэгэж бодсон заяа. Тэгээд тэгсэн чи яг би ингээд сая банкнд ажилладаг найзаас асуулаа.
тэрий чи олон судлуулад ахаар ингээд зөвхөрсөн ядуу хүн гэдэг ангилалд орчт юм бэ. Уул нь ядуутай биш мөнгөтэй учраас би зээ судлуулад байгаа үсттэй. Би чи тэрийг ингээ гуйж судлуулаагүй 3000 төгрөг төлдөг штэ. Тэгээд зөвхөрсөн ангилалд орчхоор бүр гардгүй юм байна. Тэ ингээл тэгэл ихэндээ нэрнгээсээ яг ингээд одоо бодоод тахад ингээд яагаад зээл гарахгүй шалтгаан байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ ийм шалтгаанаар таны өөр орлогын харьцаа чинь хитэрс ингээд тэнцвэргүй байна гэж гардаг үснэ сүулдэ таны зээл гарахгүй гэдэг. Та зөвхөрсөн монгол хүн. Яа. Гэтэ яг таад нөгөө алга таших гэхээр нэг өрөвдөөдийн тэ намайг. Тэгээ яг хоо ингээд би ингээл зарим хүмүүсийг ямар гоё баян амьдрд юм бэ гэж боддог гэсэхгүй ингээл өөрөөсөө их ч хүмүүсээ тэгсэн чинь тэр эдийн зүгээр ингээд мөнгөний асуудал нь томроод идэх юм бэ. Тэ нэрнгээсээ одоо ингээл яг ингээл харахаар ингээл өнөөдөр би ингээл 100,000 төгрөгийн зээлээ яаж төлөх вэ гэж бодтол зоолоо их чинь 1 сая яаж төлөх үү гэл тэ. Тэр хүн яг үндэ карманда надаас ядуу. Зүгээр зээлийн ингээд эрэхтэйгээ ингээ эргэн төлөх юм ингээ өөр байгаа хгүй тэ. Тэгээ яг би ингээд бодсон Монголд ингээд хэн нь илүү их зээлтэй тэр нь арай дээр амьдарч байна. Тэгээ ингээд хараа мөнгө амар хэрэгтэй ах тусам зээл гарахгүй. За юу тэр банкны логик амар сонио. Тэгээ ингээд хэрэггүй гэх тусам аваач яа. Тэгээ би ингээд зээлийн судалгаа хийлгэхгүй ингээд 10 сар болъё гэж бодож байгаа. Тэ та нар хий ингээд тэ ёо миний 3,000-ыг үрчиж давраад аваа. Тэгсэн чи өө зүгээр нэг жижигхэн банк бус санхүүгийн байгууллагын хүний яриаг сонслоо. Тэгсэн чи ингээл нэг зээлийн бүтээгдэхүүн гаргаад 30 тэрбум хийсэн гинэ. Тэгсэн тэрийг манай ингээд нэг амжилт олоогүй бүтээгдэхүүн. Би бүр миний хоолны мөнгө. Тэгээ би чи хүнд ингээл баг хоолны мөнгө өгөөл ингээл явж байгаа чинь тэнд зүгээр ингээл амжилт олоогүй гэ тэ. Зээлийн аппликейшнуд хизээж бити амжилт олоосаа. Йоо за. Энд нэг банкны хүмүүс суучаал уучлаарай. Жирийн зөвхөрсөн Монгол бид хэцүү байна. Йоо. За бүгдэнд нь баярлаа. Над дээр яа тийм тоо тавьж байгаа бэ? Би одоо банцсантаа бүжгэлж үзлээ. Болохгүй шүү дээ бас тий. Яаж байгаа? Би ярих уу та хэд ярих уу? Хөөе. Миний дог явал. Миний дог дахиад явал. Тэ эдгээр ингэ намайг ялварлан гадуурхаж байгаа байхгүй тий. Зүгээр нэг зарын шинжтэй зураг мураг ахуулах юм руу оруулсан чинь энэ хэдийн анхаарал сарниал хоорондоо живж жав гэх тий. Юм үз гэж ирсэн юм яах гэж ирсэн юм бэ? Ямаа үзүүл гараад яриасвал. Тэгээ одоо би яг жинхнээсээ эхлэе заяа. Намаа ингээ муу болохоор нэднэр дандаа юм хачаа юм илэгдэг байхгүй яг өндөө бол. Би одоо ингээ намайг яг би өнгөрсөн 1 жилийн хугацаанд open mic-д ороод явж байгаа. Тэгээд өнгөрсөн 12 сар жинхэлсэн байхгүй юу? Жинхэлээ гэж яг нь хэлсэн. Тэгсэн чинь сая дахиад 5 хүн жинхэлээ гэж би ерөөсөө жинхэлээг байгаа байхгүй. Яасгаар жинхлээд би комеди юм бэ гэд бодож исэн чинь сая шинэ жинхэлсэн 5 хүндээ баяр хүргэе тий. Чи одоо урууж боцохоор ба юм хайш юм бэ тий. Би жинхлээ болоо тий. Зүгээр л нэг тийм сонин тийм юу гэдэг үлээ нөгөө үгээ мартчихлаа. Нас тэгээ би боддог байхгүй юу. Зоолоо намайг яах гэж анханасаа open mic-д ороход шалгаруулсан бэ гэдгийг би бүр сүүлд ойлгосон. Тэгээ ингэсэн билээ. Эдгээр чинь ингээ дандаа нөгөө жинзээгийнхэн байхгүй юу. Тийм зоолоо ганцаардаа дийсэн билээ ингээ хөгшчүүлээ гэ тэ. Тэгэхээр ганцаарх нь болохоор айгүй сони ингээ эвгүй байдалд ороод ахаар нэг хүн нэмээ авчих гэсэн би байсан. Тэгээ намайг ерөөсө комедиан болгоё гэж бодоогүй зүгээр тэнэг байдалд орохдоо хантай л гэж бодсон байгаа хэрэг тэ. Тэгээ би 17 тоо төрсөн бол миний хүүхэд инколортой чицүү байх байлаа. Би энэ жил 40 хүрч байгаа. Хин дээр алгадчихсан шүү. Тэгээд 40 хүрсэн чинь ямар байсан бэ гэж бодоод анх бол яг 20-д жоохон сонирн байсан. 20 хүрэхэд 10 настайгаа болохоор санахгүй байгаа заяа. Гэхдээ ямар ч юм том болох юмсан л гэж бодож исэн юм шиг ба. Ажил хийх юмсан тэг алах юмсан гэдэг. Шоож болох юмсан гэдэг. Тэгээ байжсэн чинь 20 хүрээд 20 хүрсэн чинь амьдрал бас айгүй хэцүү те. Оюутан болсон нэг юм сургаач байгаа юм шиг ажил хийх гэж байгаа юм шиг айгүй хэцүү байдаг байлаа.
Тэгээ 20 хүрчээ за одоо нэг ажлынхаа учир насрыг олно доо гэж бодоо явжсэн чинь энэ бичлэг гэж аахгүй. Тэгээ явж итэл ингээ нэг мэдсэн чинь 30 хүрээд тэгээ 30 хүрэхдээ би айгу сэтгэл санааны уналтанд орсон. Яг 30 хүрэхэд би яг юу хийсэн болоо гэдэг бодол ингээ өдрөөлгөн орж ирээд нэг жил бол айгу хэцүү байсан. За яг нэг худлаа өн зээл аваад байр авцсан тэгээ нэг худлаа өн бас нэг зээлтэй машинтай. Тэгээ яг нэг хүүхэдтэй тэгээ олон ч хүүхэд авахгүй 30 таатай хүмүүс чинь зарим нь одон авцсан тэгээ би болохоор нэг ганц хүүхэдтэй тэгээ явж исэн. Тэгээ сая 40 хүрсэн чинь наад үнэхээр аз жаргалын дээдэг мэдрүүллээ. Тэгээ юун дээр амар гоё санагдсан гэсэн чинь би тэгээ 2 байртай. Тэгээ ажилтай бол ажилтай, карьертай бол карьертай, мөнгөтэй бол мөнгөтэй юу ч хийж чадгаар болж байгаа байхгүй. Тэгээ хүүхэд том болцсон. Тэгээ 14-тэй хүүхэд чинь хүүхэд 10 нас хүрээд ингэдэм юм. Төрс өдрийн тэмдэглэхээ за гурлаа юу их үгээл ярьдаг байхгүй юу. Тэгсэн чинь ээж би андууттайгаа уулзна. Тэгээ би чи миний ингээ үүрэг дуусчаа би зүгээр хитвч юм биш гэдгийг ойлгож байгаа хэрэг тий. Тэгээ за одоо өөрийнхөө төлөө амьдрнаа гэд баах юм хийж эхэлсэн. Тэгээ хамгийн ихний хийсэн юм нь бол комеди биш. Би хамгийн анх пол данс явж эхэлсэн. Тэгээ яг чи баярлаа. Би ингэж бодох байхгүй. За би одоо 7 найзыгаа дуудсан юм чи би өнөөдөр муу байсан чи ална гэсэн чи. Та нар тий бүгдээрээ миний найз юм шиг санагдаж байна. Тэгээ полд явж ихсэн. Тэгээ яг бодсон тэр үед би нөгөө мастер сурж исэн болохоор ер нь жоохон бас баягч болж чадаагүй байсан. Тэгээ ажлын хажуугаар ингээд хичээлд явахаар айгүй ядраад үлсөөд хоол авч идэх гэхээр мөнгөгүй болоод ахаар нь тий 15 сая юм бол яа гэм полд явъя гэ тий би өстө алъя гэж бодоо тий. Манай полын хамтрагчтанд бас сууж байгаа. Битүүр чи 15 сая түү гэдэг. Тэгээ жил хагас полд явсан. Би тэгтээ 15 саяг олоогүй. Сар болгон 200-аас 300к үржижсэн. Тэгээ ерөөсөө мөнгө олдгүй юм билээ. Битүүр ч бас тэг хөөрхөн хаана очиж орох уу гэсэн чинь 35-аас доош авдаг юм биш үү. Тэгээд би уг нь 40-тэй тэгтээ би уг нь гайгүй гэдэг ихчээ та яваа гэдэг. Тэгээ за энэ пол ер нь бүтгэ байлаа гэж бодоод. Тэгээ тэрнийхэн дараа юу хийж эхэлсэн гэхээр сая он гараад кикбоксд явж эхэлсэн. Тэгээ би ер нь айгүй жоохон хэрүүлжтэлтэй. Тэгээ угаасаа жоохон хэрэлт гэдэг байхгүй. Сүүл рүү тэгээ нөгөө 40 хүрхээр чинь хэрэлтгэс айгүй цалхаад идэг юм байна. Ингээ хүмүүд чараа гэдэг тэгэхээр бүр ингээ дургу өрөөтэй би зүгээр чамд нэг л цохилт өгье. Хөл авах уу, гар авах уу? Баруун шанаа юу зүүн илгүү. Тэгээд бокс явж ихэлсэн. Тэгээ кикбокс маань айгүй сонирхолтой байгаа. Тэгээ бэжсэн чинь яах вэ? Хүн зүгээр л ингээл мөнгөө өрөөл яваад ах жоохон сонирхолгүй санагдаад багшд би хэлдэг байхгүй юу? За тэмцээн оролдсон байвал орно шүү. Нэг л их тэмцэлсэн хүн те. Яах гаач байгаа те. Тэгээ би хэлсэн чинь багш за юу яа гэм маструудын тэмцээн гээд байгаа гэж тэгж байна. За тэр ч одоо би одоо барах болоо 6 сар л явлаа штэ. Тэгсэн чинь дэрс нөгөө лаг болохоор мастер гээгүй юм байна заяа. Зүгээр 35-аас дээш болохоор ч л чамайг уучлаарай тий. Зүгээр 35-аас дээш настай болохоор ч мастрал гэсэн юм байна заяа. Тэгээ би бас нөгөө өмнө нэг газрын тест явдаг байсан байхгүй юу? Тэгэл бас амар тэмцээн уралдаанд дуртаймаа хүүр гэж. Багш тэмцээн байна уу гэдэг. Тэгсэн чинь чи хэдтэй хэлээ гэдгсэн. Би тэгэхэд 37 тайсан байхгүй юу? 37 тайсан чинь ахмадын тэмцээн байгаа гэх. Би яагаад ахмад болчихсон те? Бүр гайхаж байгаа байхгүй тий. Би 37 таа шүү дээ тий. Тэгсэн чинь ахмадтай орно гэх. Тэгээ яа сая кикбоксд явж байгаа тэмцээнд орсон. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг каратегийн клубын 10 жилийн ойн тэмцээн болж байна. Ороод үзэх үү гэл тэгж чинь. Ер нь тэмцээн чинь ингээ чи айгүй характертай учраас чамд айгүй тохирно гэл намайг сумлаад байгаа байхгүй тий. Би бас айгүй сумлагдах юм аа гэх. Тэгэл та гэдэг. Тэгэл та хэмбэл гэдэг. Тэгээ нэг каратегийн клубын 10 жилийн ойн тэмцээнд орлоо. Тэгээд би хэлэхгүй байхгүй. Би уг нь кикбоксд явж байгаа юм шүү. Энэ карате юм уу гэх тий. Юу ч явж байгаа ойлгоо ойлсон. Тэгсэн чинь гүй наа чи ингэдэм карате дээр чи те гараар нүүрлөө цохихгүй те хөлөөрөө нүүрлөө цогч болно. Нэг дөрмөл жоохон өвөр шүү ороод үзээрэй гэл тэглээ. Тэгээ тэр чинь нөгөө карате чи 16-аас дээш бол шууд насан туршичгээ бөөндөө явчихсан юм. Тэгээ би хасгачаард орж байгаа. Тэгэл ингэ байжсэн чи 16-аас дээш гэх юм би бодож байхгүй. Миний хүү чи 14-т шүү те. Хүүе багш 16-тай үг таарч би ч чадахгүй. Тэ
Хүүшгээ хүнтэй зодтолно гэж байхгүй. Би өрөвдөд байна. Нэг лагч юм шиг дээ. Тэгээд тэгсэн чинь яг 17 та охинтой таарсан. Гэтэ яг тэр нөгөө угаасаа улсын аварга байсан болохоор би юу ч болоогүй л дээ. Гэтэ баруун талд авахуулаад зүүн гуйг 2 госуулаад тэгэл миний нэг гуй мэдээг олоо ш. Гэтэ би мөнгө медаль авсан. Тэгээд тэгсэн чинь манай нөгөө клуб цуг явдаг охин ингэдэг байхгүй. Ханд. Яа надаас дүү болохоор өөрхий намайг ханд гэв. Наа чи ингэдэм шууд орохт нь жигээл орт юм бэ. Тэгэл сандрангууд нь шууд нүүрэнд нь госд юм байна гэдэг байхгүй. Би чадахгүй би тэг жийж мэж орч чадахгүй гэсэн. Тэгсэн чинь бит хоёр таардаг байхгүй. Би жийж ороод хориотой цохилт. Тэгээ би боддог байхгүй. Өөрийгөө ингээл хорхой торгуу айгүй юм инэрэнгөө уужим сэтгэлтэй Монгол сайхан эмэгтэй гэж бодсон чинь ноошилсан байл ш. Нөгөө нэг найзын маань ингээ уруулан сэтэрсэн заяа. Тэгээ намайг шууд чүгт дууж байгаа хгүй. За энэ ихний хориотой зохилчуу дахиад тэгвэл чамайг хаснаа гэ тэ. Тэг би бодож байгаа хгүй. За хасагдахгүйгээр яаж хүн гэмтэх үү? Тэгээ би тэмцээн дуусны дараа нош гэж би ч хүн биш аратан байж. Тэгээд хүн айгүй сони юм бэ заяа. Би тэгээ одоо 40 хүрэхтэй бодож байгаа байхгүй. 40 хүрэхтэй ч гэж. 50 хүрэхтэй юу гэж бодохоо бас мэдэхгүй байна заяа. Тэнгуутаа ингээ миний бодож исэн бодлууд бүгд буруу байж тарж байгаа байхгүй. Би айгүй инэрэнгүү зөөлөн сэтгэлтэй ажил чичээнгүү мичээнгүү гэж бодож илаа. Тэгээ 16 жил бол хөтөл ажилласан. Тэгээд яг өөрийнхөө мэрэгжлийн хувьд бол ажгүй карьертай болсон. Тэгээ одоо бодож байгаа 5 цаг болонгууд нөгөө ингэж байж байгаа шууд алга болсон дээ байхгүй. Орон мөргөө. Ажлын бос цагаар над руу юм бичгээр ажлын цаг дууссан байна. Битээ дахин юм бичээд наа чи скежл гэж юм байгаа үсттэй гэ тэ. Яагаад хүнийдээ хувийн амьдрал цаад болоод байгаа юм бэ? Би бокс хиймээр байна. Би поло хиймээр байна. Тэгэл баахан юмнууд хийж үзэж जैन. Тэгээд яг уу хамгийн сүүлд бодсон бодол маань энэ би нөгөө комеди хийх биш би сургаал яваад байгаа юм шиг надад санагдаа тий. Яг энэ 40 наснд инээдми юм ярина гэдэг бол новшил байд юм байна заяа. Ерөөсөө амьдрал инээдэмтэй юм баг гарч ирэхгүй заяа. Зүгээр ингээ хүмүүс харахаар уур хүрээл гадуур явахаар уур хүрээл тий. Хинэг чарсан дургуу үрээд зайл. Тэгээд өөчи комеди хийж байгаа гэлөө гэ тий. Тийштэй гэ тийм. Чи тэнэг ч яриач, энийг ч яриач гэл тий. Хуц өөрөө яа. Тий. Тэгээд амар мангар хүний ирэх дуртай заяа. Манай бокс дээр нэг хүүхэн мэдэх гоё өгөн тий ярих юм байхгүй. Тэгээ над дээр ирснэ чи хөвлөж байгаа хасчул гайгүй мэн тий зигзих юм бэ тий гинэ. Би хэлсэн тий. Би ерөөсөө хөвлөм хасгаж ирээгүй байхгүй. Би зүгээр өөр өрөөл хүн зодъё л гэж энэ сурч байгаа ш тий. Гэхдээ би хөвлөттэй хөөе. Тэгээ хүмүүс аягүй хүний ирэх дуртай. Тэгээ полер хичээлжсэн чинь бас надаас ингэж асуусан. Найзаа чи пол хийж яах чаа тий. Би яган болоо гэсэн. Тий. Ер нь яасан ч байсан чамд ер нь ямар хамаатай тий. Айгүй хүний ирэх дуртай бүр гайтай. Бүгд нь хоц зайл гэж. Би тэгээ ингээд 40-тэй болоод хамгийн хэцүү байгаа юм нь болохоор ийм заяа. Хүмүүс ингээд идэг заяа. Ана, игээ, ачаа мачаач гэж тий. Зайл. Бацаа минь гэ тий. Чиний насан дээр би тэгэж хэлмээр идэг. Тэгээ намайг зүгээр хадагтаа гэж дуудмаар байгаа хөх тий. За нэг хадагтаа гэж дуудаа. Тэгээ байжаа. Тэгээ би уг нэг бас айгүй хэцүү юм айгүй хурд мартчихдаг болчтой юм заяа. Би ерөөсө ковид тусаагүй заяа. Тэгээ ковидыг би яаж давсан гэхээр би арх ууж давсан байхгүй. Яг үүндээ бол амар сэтгэл зүйн хямралд ороо заяа. Байн гадуур явж идэг хүн чинь ингээ гэртээ би чинь гэхдээ яг мэрэгжлийн буйнаар ковидын хүчинд гинү гэж. Өөрөө заримдаа үг мүгээ сонирн болоо тий. Ковидор би ерөөсө гэртээ байгаагүй. Үнэмлэх үзүүлээд ингээ яваалсан. Тэгсэн мөртлөө би ингээ хүмүүсийн харилцаанд орохгүй байхаар надад айгүй хэцүү байсан. Тэгээ ингээ шагийн арх авч үзсэн. Тэгээ нөгөө өвөл байсан. Тэгээ манай нэг юм сонин гүүр байдаг байхгүй юу? Халтраал тэгэл нөгөөдгөөс чамайг тавина гэж байхгүй та. Миний хатаат нь дараач миний юу гаргаарнаа гэж. Тэгсэн. Тэгээд сая би яг нэг ихтэй ингэж эхлэжсэн байхгүй. Тэсэн чи Кена намайг балж байгаа байхгүй тий. Тулгууртай. Цээжил.
толгор төрийн 2235 гэдэг уг нь гарч ирчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд шал тэнийгээ мочлоо те би тэгтээ жоохон байж байгаа төгсгөл та чад ямар хэцүү юм бэ? Миний хадагтай нараа. Миний хадагтай нар хадагтайгаа өндлөхгүй бол хадагтай та нарыг бас өндлөхгүй шүү дээ. Тийм тэгээ сая яг одоо яг энэ 12 бичлэг цацагж явах үед би хөдлөлөөр дээр явж байна. 16 жил хөдлөлөөр тавьсан мөртлөө энэ жил дахиад тавих гэж болчихлоо. Тэгээ яг наадмын контент бол бас гоё л доо тий. Ер нь бол яг ингээд жинзигийнхэн ч байх шүүгээ жинтигийнхэн ч байх шиг юм. Тэг боддог байхгүй заримдаа ингээд ажил хийж байхад наадам ямар ядаргаатай мэ амархамсан гэж боддог байсан. Тэгэл ийм нэг наадмын хуушур муушур бас их гоё юм байлээ. Тэгээд наадам зориулж контент хийхэд дэмжлэг үзүүлж байгаа байгууллагатаа бас баяр хүргэе. Нэрийг мартчихсан. За тэгээ намайг одоохондоо дохиог байгаа учраас би бас ярьж болох юм шиг байна. Манай Кена хайцсан би дохиогоор яваар гэсэн би хаахан зогсож байгаа бол би харахгүй байгаа шүү гэдэг. Ерөөсө багцаагаар л яваад байдаг. Тэгээ бэжэн тэгээ сүүлийн үед бас бодож байгаа юм ингээд яг уу би та хэдийн насыг шүгөөгүй шүү заа жинзигийнхэн маань ингээд сайнч жинзи вэ мууч жинзи вэ тий сайнч миллениал вэ мууч миллениал вэ тий тэнгууд ингээд хитрхийг яалгаад байгаа хүн өөрөө учраас би сургаал харилаад байгаа байхгүй. Би тэгээ бодож энэ би ерөөсө комментигаа болоод би коуч болт юм билүү? Тэ коуч бол нэг секс миксийн коуч болчихвол худлаа өнөө юм яриад тий одоо дээшээ доошоо баруун хавирнаас гэх юм яриулаас болохоор ч юм шиг тий. Гэхдээ яг комеди дээр бол намайг төгсөн юм байна заяа. Комеди дээр болохоор би ингэж бодсон юм. Мэргэжлэрээ би яг зөндөө олон жил ажилласан учраас тэр талын яриа мараа надад нэг хэцүү бол байдгүй угаасаа мэдж байгаа юм аа л ярьж байгаа юм чинь тий. Тэгмүүд анх комеди дээр ирснийхаа дараа энэ хүн инээлэн гэдгийг чинь тий энэ дээр бичлэгэн дээр дүүд гэрээ заяа лалрын юм бэ гэж би бодсон заяа. Тий ямар гайтай юм бэ тий бид та нар чи инээвэл инехгүй. Өөдөө сангахаад байгаа дах яа. Тэгээ би нэг эрэгтэйчүүдийг муулахгүй хараад хэлэхгүй секс ярихгүй гэж би бодсон байхгүй юу. Гэсэн чинь бид нар өөрсдөө угаасаа хүн гэдэг чинь миний л заваа амтэн шиг яг адилхан байхгүй тий. Бухимдаад ирэхээр хараад хэлж чадахгүй бол хүний хараад хэлхийг сонсно гэл тий. Тэгэл би өгний мик барих хичээл заалгасан шүү дээ. Ханаас тэгэл байж байгаа эрэгтэйчүүдийг муулахгүй гингууд навчнууч өөрсдөөсөө болж байгаа байхгүй тий. Би дараагийнх дээр яг эрэгтэйчүүдийн талаар юм хийн та нар ирж үзээрэй. Гэхдээ такса төлөөрэй за. Тэгээд секс ярихгүй гэж бодсон чинь ингэсэн заяа. Яагаад секс ярихаар хүмүүс энийг гэдэг гэсэн бүгдээрээ хийдэг болохоор юм байлээ заяа. Дээр баг нөгөө нэг ээжийн бүүвэтэй хорвоо тавих нь л би ч нэг хамгийн хөгшнөн. За тэр нь яг өөрийнхөө амир нөө сул талыг хамгийн түрүүнд хэлээ те. За тэгээ сайхан наад чинь нөө манайхаа. Би ч нөгөө нэг баг багтаа стур ангитай байхдаа агшин гэд нэвтрүүлэг мэддэг юм байна уу? Ингээд хөгшин гэдэг нь баригдчихлаа гэдэг. Агшин гэдэг нэвтрүүлгийн нөгөө юм зритель сууж байсан байхгүй юу? Тэгээ тэр чинь ингээ яг юу ч болоогүй байхад ингээд юу яд юм бэлээ шүү дээ. За одоо бүгдээрээ шагналаа аав гэдгээр тэгвэл юу ч болоогүй шагналаа аав гэл тэ. Тэр шиг хэдүүлээ ингээл юу ч болоогүй байх чинь тэ. Тэгэл дампуурчлаа гээл тэгэн. Тэгэхээр яг та дампуурчлаа гэдэг бол гээл тэ. Тэгээ би ямар хачи юм бэ гэж бодсон чи сүүл дээр God talent маланд бүгдээрээ тэгж юугаа авд юм бэлээ штэ. Зритлээ те. Тусдаа авд юм байлээ шүү заяа. Тэгэхээр та хэд маань ингээ сайхан зритлийн дуу хоолой сайхан инээж өгнө шүү заяа. Ха гэ те. Юу унах вэ те. Харин те. Тэгээ юу асан би ч нөө анх Big Sisters-ыг манайх ч 5 жил болох гэж үүсгэн байгуулж ах чи бид нар айгүй их санаа зовдөг. Тэгээ төрүүлж гарч ирэл за ингээд инех чухал шүү гэлдэгээс аахгүй. Тэг би сая тэхгүй кино за би төрүүлж гараад нөгөө юм хийх үү инех чухал гэдээ хэлэх үгс. Зоологч хэрэггүй гэл тэгж байна. Би тэгэхээр төрөөд хүүхэд төрүүлээл ирчээл. Тэгэхээр би хүүе яана та тийм сайн болцсон уу ямар гоё юм бэ гэсэн. Үгүй инехгүй байсан ч тоохолцсон гэдэг. Монголд 40-той анхан төрөгч байх чиг сони юм бэлээ. Айгуу тийм ховор үзэгдэл шиг те. Намайг ч мөр ингээл хэмж болгон гайхаал. Чи хаагур юу явсан юм бэ гэл те. Хорооны ахнар махнарыг хичнэр ингээд тусал хийлгэж яхад тест миний амьдралыг шүүж ярьж мараал. Тэгээ туслаа орхиод гарч болдгоо. Тэгээ манайх ч ямар ч хувийн мэдээлэл байхгүй шүү дээ. Тэгээ бүх хүмүүс суудсан байхад хиддэг жирэмсэн хиддэг төрөл даа гэд. Тэгээд тэр ч за өнгөрчгээ бодчихсон чи төрөхөд очтээ. За төрөхөд очсон чи ингээл амар том гизтэй очивол тэгээ төрөхий чи өмнө ингээд эмнэлэгт орохоос чи өмнө амар том гизтэй болоо та ингээд очор дайруулал орлоо шүү дээ тий. Яг төрөхтөр чи бүгдээр жирэмсэн бахарч сони юм бэл ч тий. Хинч ор гэхгүй зүгээр бүгдээр очирлаад. За
За тэгээд байжсэн чинь намайг чи ингээд 40-тай анх ингээд тэр хавар зарлчихж байгаа байхгүй юу. Тэгээ би чи хүү тэгэл тэгсэн чи ингээд ямар сони юм бэ гэл ингээд энэ 40-тай анх айл хэлээ мэлээ гэл тэгэхээр би намаа гэл тэгсэн бүхүү харж мараад тэгсэн чинь нэг удаа ингээд өрөөндөө суужсэн 40-тай анх айл өрөөндөө гэсэн чи хоёр хүн энд ч гэж. Тэгээ өөе гэд тэгээд байжсэн нөхөрлөгөө залахгүй хүүшин чи ямар учиртай юм бэ хувийн мэдээлэл зэтэл яад юм бэ эн чи ингээд тэгээ хоёр дахь өдрөөс нэг юм ажиглтээ. Амар олон бондгор гизтэй хүмүүсийн дунд тэр 40-тай анх нааша ортоо гэдэг. Тэгээ тэр мөчөөс динг гэ тэ бүх өрөөрөө очихдоо нөө зүрхний бичлэг ойхоо дээр тэ 40-тай анхан байна. Нааша яа гэдэг. Тэгээ нөгөө жирэмснүүд дотроо бас нэг тэгж урагшаа орох нэг тийм болсон. Тэгээд яг нөгөө 40-тай анхан бахаар ч юу хүүхэд төрөөл тэгэл ямар гоё юм бэ та чи 40-та ингээд ийм гоё төрлөө мөрлөө гээл те. Тэгээ би яахав те би тэгсэн чи нэрээ би чи юу үлээ гэдгсэн чи манай би болохоор айгу эмчтэй баярлаж байгаа байхгүй манай найз эмч хасан манай нөхөр бол өөрийнхөө одоо спермийн хүчинд одоо их шүтэж те минийх бол хідэн ч настаа үнийг жирэмслүүлмээр өдлөө. Манай ээж бол миний шагаанд хүчээр зүүж өгсөн чоны шагаанда те. Яг энэ дараагийн бүр очер мочрээ навцаа хамаатны тэрэн дүгэн мөгөн ч гэж шиг. Яа, тэгээ юу ч гэсэн яасан. Тэгээд яасан. Одоо ингээд яг юу яатсан 40-тай анхан. Зүгээр угаасаа хүүхэд төрүүлэхээр амар мартамхай болт юм билээ те манайхаа. Тэгж гин үү? Ковид тусаадаас амар мартамхай болсон уу? Би тусаагүй л дээ. Тэгээ сонссон чи амар мартаад. Тэгтээ юу ч гэсэн ингээд тэгж хүүхэд төрсөй дараа угаасаа мартах бол юу ч юм билээ. Тийм дутуу нойртой хүн ер нь хүн алхад ч билээ юм бэлээ ер нь. Ер нь болгоомжтой байсан дээр те. Тэгээ хүүхэд төрөхөөс өмнө яг би чинь тэгэл баахан ажил, карьер, сургууль, мургуул гэж явж байгаа л хүүхэд төрүүлээл. Тэгсэн чи яг хүн тэхгүй юу? Нэг хүн за нэг сайхан хүүхэд төрүүлээл манай ихнэр амарч байгаа өстө гэртээ амраад гэ тэгдэ. Тэгэхээр чи би чи амрах гад уулна гэртээ ингээд зүгээр сууж амрах гад жирэмсэн болохгүй юу? Тэгсэн чи юу вэ? Амрах хөтөл зүгээр суух юу болддгүй юм шүү те. Амарч исэн өмнө зүг гэртээ хүмүүс ингэдэж штэ юу хийж ийн гэсэн чи хүүхд тараад гэртээ сууж байгаа манай ихтнэргээ те. Яг гэртээ сууж исэн өмнө ингээд яг. Юу суух мөч олдсон уу ингээд. Харин тэ бүр юу ямар амар юм бэ те. Ажилгүй суусан гэж юу. Би бол н ажилгүй сууя гэж бодохгүй юу. Тэгсэн чи бүр илүү амар ажилд орсон те. Тэгээд тэр чи 24 цаг. Тэгэд би нэг удаа ингээд нүдэн анцсан өвтчихсэн чи маа нөхөр тэгж байна. Миний хайр сайхан амраагаад байж гинүү гэд амраад байж гинүү гэхгүй. Тэгэхээр миний уурууд үгүй дараагийнхаа ажлыг бодож байна гэдэг. Зүгээр л танаас одоо угжаа тэгнэ мэгнэ. Зүгээр 0-д ингээд 5 минут тасралтгүй хинч дуудахгүй суух чинь хорвоо дээр амралт мөн үү? Тэрийг мэдэрсэн хүн байна уу? Зүгээр ингээд нөхөртөө хэлжтэй нилээн хатцсан нилээн удах юм шиг байна шүү аа. Удлаа зүгээр амар удаан сууж тэ. Тэг үүдээр нөхөр хөөхт мөхт явах. Тэгвэл дууссан гэж нилээн хэцүү гаргалаа. Тэргээд зүгээр юу ячаал 20 минут уцаа үзэл сууж байгаа юм чи. Тэг хөөхттэй болохоос өмнө айгүй гой гой юм ярина тэ хүмүүс чинь унтах үед нь хамт унтчихж байгаарэ гэ тэ. Тэгсэн юм байна уу яг унтгаж ихэ ажил эхлэв ш тэ. Дараагийнхаа жигмэх юмэг бэлдэн даваагаан те за тэгээ хажуугаар нөхөр мөхрөөс ингээд ороод ирэн те тэр мэр ажил ингээд бөө ажил байж итэл ингээд сэрчиж байгаа юм чинь те. Тэгээ ээж болохоос өмнө чи би амар судалгаа хийдэг болоо гендер эксперт те. Одоо бол айгүй тийм баасны эксперт. Манай гэр бүлийн чат зүгээр бөө нөгөө медиа гэдэг нь бөө юм төрөл олон төрлийн баасны зураг те. Баасны баяр гэдэг. Манай хүүхд яг нэг баах гал ингээл бөө юм болдог байхгүй. Тэгээд тийм баасны баярын тухай мэдрэмж байна уу? Ер нь тийм дуудаж байна уу? Янз бүрийн тийм төсөөл би энэ чи ганцхан надад. Гэтэ би бас гайхаад би хизээч бас өөр хүний баасыг хараа баярлна гэж бодож байгааг байхгүй юу? Өөрийнхөө бол бас шинжилгээ нь шүү дээ. За боломж юм байна энэ төр гэдэг. Бас өрөөлийнхийг тэгнэ гэж бодоагүй тэгээд тэгдэг болсон. Хүүхдээ манай хүүхдээ одоо 2-4 сартай анх нөгөө нэг юм 3 сарын мар юм уу ээжээ гэж хэлэхэд амар баярлсан байхгүй хөөлөх гал те ямар гой мэдрэмж юм бэ ээжээ гэ те одоо бол өдөрт 300 удаа тэгж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр одоо ямар хэцүү юм бэ гэдэг. Тэгээ би яг энд бас ингээд хурж ирээд юу яа дээ
өөрийгөө стил одоо хүртэл нэртэй хүн гэдгээ мэдрэх гээд. Тэгээ та нар миний нэрийг нэг дуудтаа нэг. Йоо тий. Ээж гэсээр л тий. Йоо мадам гинэ тий. Би ч уул нь хүний эрхийн хүн байсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг утсаар ингээд нөгөө нэг юм big sisters гэдэг юмыг байгуулад тэгээ ингээд утсаар ярьдаг байхгүй юу? Хит ох авах ингээд. Уул нь хүний эрхийн хүн группээр байвал зүгээр штэ энэ төр гэдэг. Уул нь big sisters-ийн тоглолтыг л яриад байгаа юм тий. Группээр хотоос гадна юм хоногоор тэгвэл тооцогдно гэдэг. Айгу хэцүү болсон шүү дээ. Тэгээ уул нь бол нөгөө хүн амтан сонсор хүний эрхийн хүн сонсвол өөрхий их л буруу замаар явсан байна гэж бодно тий. Гэтэл нөгөө 5 цаасаа нэмгээл тэгэл. Тэгээ би нөгөө юу яасан? Өмнө нь нөгөө нэг баарнд яг зөөгч идэг гэсэн аахгүй юу? Тэгэхэд нэг төрлийн ах нар байсан. Ах нар ингээд ирээд манай тэр баарнд ингээд 4-р дэлгүүрийн тэнд тэгээд текэн дээр зогсоод ахтаа нэг 100 хүч гэдэг аахгүй юу. Тэгээд та хаан суухан гэхээр үгүй ахын зүгээр тооцоогоо игээд юу энэчнээс зогсож байгаад яачий гэл би тэгэхээр тэр үед ах нар нэлээ архины хамааралтай улсад байна да гэл айгу бас дээр доор үзээдсэн аахгүй юу. Одоо үзээдсэн чинь над шиг зүгээр нялх хөөхтэй л хүмүүс юм бэл. Би одоо тэгж сууж муудгүй аахгүй юу. Тэгээд гялс найзтайгаа уулзаад за юу вэ гялс яачий гэл. Үгүй нэг тэгэхээр та хэд бас юу байгаарай. Айгу хурдан юм уугаал энийгэл хурдан уугаал хурдан ариул хурдан дээр. Өмнө чи ямар амар юм болдог байсан бэ те гарч марах гэж нүрээ будан ч шиг те дараа нь хувцаа өмсөн явна нэгээд одоо бол зүгээр ингээл бүх зүйл айгу хурдтай болчихж байгаа байхгүй амар. Хүмүүс ч нөгөө нэг хүүхдийг өсгөх тосгон хэрэгтэй гэдгсэн штэ. Манай тосгоныхын зүгээр ямар хөөрхөн хүүхдээ баяртай гэж яваад зүгээр нүснээ яваад. Тасгана хайгаал ингээ те. Тэгээ сүүлийн үеийн аауд гэхдээ хамаагүй мэдрэмжтэй болсон байлээ те. Өмнө нь аауд чинь зүгээр ингээ хүүхдтэйгээ зураг авахсан чинь одоо ч бас хүүхдээ тэрвэрн тэр хүүхдээ бас уйлахаар нь аавн те. Тэгээд ингээд бас YouTube-ээс харж үсийг нь сүлждэг болсон байна. Надаа энийг хүн хэлж өгсөн шүү заа юу. Гэтэ би яг тийм хүн хараагүй. Тэгдэг болсон гинэ. Га манай хүн ч тэгээгүй юм л да. Манай хүн хүүхдээ нөгөө нэг охиноо усанд оруулчлаа шүү гэсэн чи би баярлалаа гэдэг тий. Тэгтээ гинт дург урж юм чи юу баярлалаа. Хөршийнхөө хүүхдийг усанд оруулаа чи гэдэг. Гэтэ манай хүн тэгдэгтэй жоохон хандлага нь хүүхдээ харж тусалдаг их нэртэй ч гэж ах шиг тий. Come on чиний хүүхд бас гэдэг. Гэтэ зарим хүмүүс яг тэгж боддгоогүй юу нөхөр үржихгүй нөгөө хариуцлага яг ингээд ингэсэн мөчөөрөө дуусчлаа гэж бодоод байх шиг байна тий. Тэндээс зүгээр эмэгтэйгийнх нь эхлээд наасан тий. Тэгэхээр яг хамттай юм байлээ шүү гэ тий. За намайг инх олор гэдэг Big Sisters-ийн хамгийн big sister нь. Зоолагч араас гарч ирж өдөртөө томорж байна тий. Тэгээд би уул нь энэ хэдээсээ хамгийн нас нь бага би жижигтэй тэгээд саяхан бакалавра төгссөн. Тэгээд хамгийн отхон гишүүн гэсэндээ хамгийн олон хүүхэдтэй. Би 2 хүүхэдтэй тэгээд банкнд ажилладаг. Тэгээд тэнгууд яахааргүй амьдрал big sister болгох юм биш үү? Тэ. Өмнө ингээл амар ичимхий охин байлаа 4 жилийн өмнө. Анх нөгөө охиноо төрүүлчихэд эмнэлэгт хүүхдээ хөхүүл гэсэн чинь нөгөө нэг эмнэлэгт ингээд бөөндөө олуулаа байдаг штэ нэг өрөөнд. Тэгсэн чинь ингээд би бүр ингээд муума гаргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээл хэвээр нөгөө тийшээ хараад хүүхдээ гэс фотолкын дотроо игээл те. Нөгөө хүүхд нь амьсгалж ийн үгүй ерөөс хамаагүй заяа. Гол нь хинч миний муумыг харах ёсгүй. Тэгээл хулгайгаар хоол идэж байгаа юм шиг эмнэлгээс гарсан. Гэтэ тэр бол ерөөсөө трейлер нь хийсэн юм бэлээ. Тэгээ эхэндээ бол хүүхд чинь нөгөө толгоогоор муум хаагаад ерөөсөө харагддаггүй юм байна штэ. Тэгээ 4-5 сар хүрээд ирэхээр нэг ухаарал төрд юм байна. Би чинь гартай юм байна штэ. Би нэг хүснээрээ ашиглаж болох юм байна штэ. За мом гаргаад ир. Бэрэг. Гэдэм байна. Тэгээд онооч барьчихгүй за. Би тэнд ингээл хөөрхий салхинд гаргыг гээд цэцэрлэгт хүрээлэнд амар олон хүнтэй газар сууж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээл фотолко гаргацсан байж чаа оноод барихгүй. Тэгээд барихгүй мөртлөө бас хараад сууж явах хэвээр. Хараад сууж явах хэвээр. Тэгэл өнгөрч байгаа хүмүүс ингээл гэж хараад өнгөрч байгаа юм чинь. За одоо тэр хүрээлэнгийн хүмүүстэй чи яах вэ ингээд дахиж уулздаггүй юм байж хамаагүй гэж ботход нэг наадмаар манай хамаатнууд ингээд цугалцсан бөөндөө ингээд лагер дээр тэмдэглэж байдаг байхгүй юу. Тэгээ би нэг засцсан гутсан дээр хүүгээ хөхүүл гэж хөвтвэ. Тэгсэн чинь манай хүн мөм өгч яваад өчөж.
Би унтаад үлдсэн за. Хамаг юм дэлгээтэй. Цагийн дараа сэрж байгаа юм чинь. Йоо тэгээ манай хамаатнуудыг хинэнч бүр тэнтэй хаагаад өгч гэж бодог байгаа байхгүй юу? Бүгд бол нүднийхээ булангаар харж л ирсэн байж таарай тий. Тэгээ ер нь хүүхдүүдтэй хүмүүс ингээд хоол идсэн бол аяг тагаа хураагаарэ, орж гарсан бол хаалгаагаарэ гэж зааж өгдөг шүү тий. Мөмө өгсөн бол подолка хаачж байгаарэ гэж заагаад өгчмөр юм байлээ шүү эхнээсээ. Тийм тэгээд миний мөм бүр наран түлэгдсэн байсан за. Гэхдээ ингээд 20 жилдээ нар сайлах ингээ үдчихэж байгаагүй. Тэ зөвхөн ингээд усанд орох гэж гардаг мөм штэ. Бүр ингээ сайртаж мэрдсэн за. Ингээд хүүхд чинь тэ шороо уух нь гараараа. Тэгээ тэрнгээрээ хоолоо бяцлан баазна. Тэгээ ахаа тэр нэлцэнхаа гараараа шороо уух нь. Тэгээд мөм бариг гэх юм бол тэгэл бариулна. Тэгээ би боолно штэ. Тэгээ ер нь бол их юм үддэм байлээ хүний мөнгө. За тэгсэн чинь бүр ингээд нэг танихгүй өгөөд мөмө илүүлэх үе ирдэм байна. За яа бүр ингээд мөнгө төлөөд цаг аваад заяа. Таад мөмж байгаа гэж мэдгүй. Сонсчихсан мөмж байгаа гэж. За ингээд мөм ингээд өвдөд хавдсан штэ. Тэр үед нь ингээд илээд одоо өвчнийг нь гаргадаг тийм алтан гартай бариач хийдیں۔ Тэгээ би анх очичоод бүр ингээд итгэхгүй за нэг өвөө ингээд тэг подолкоос өглөө хараад байгаа юм шиг байна. Тэгээ бүр ингээд сүгэж чадахгүй ингээд ичээл. Тэгээд ингээд анх удаа ирсний маань мэдснээ ингээд амар тайлбарлаж байгаа байхгүй. За энэ мөмнөөс чинь цагаан суу гарч ийн. Энэ мөмнөөс чи идэттэй болохоор ногоон суу гарч ийн гээл. Тэгэл яж ч ингээд тэр үед намайг хүргэж хүргэж өгөх хүн байхгүй. Манай хатан маа хүргэж өгч ирсэн. Тэгснэ за хамт явж байгаа хүнээ дуу тэгэл. Бараг бариад үз. Гэх нь холгүй юм болт юм байлээ. Тэгээ бүрстэ амар оочртой бүр амар хүнтэй. Тэгэл бөөн ээж нар ингээл тойроо суудсан дээ. Хинийх нь мөмнөөс ямар өнгийн суу гарах вэ? Гэт соожод юм байлээ. Тэгээд яг ихэндээ тэгэж иччихсэн ч гэсэн те хэд өвдөд ирэхээрээ аава намайг ашиглаач гэдэг шиг. Өвөө нэг бариад өгөөч. Гэл гүүгээл очт юм байлээ заяа. Бүр үнэхээр угаасаа амар лаг за. Одоо ингээд бод заяа нэг өвөө байгаа. Тэгснэ хочин мөм. Тэ ингээ ямар сексуалайз хийсэн юм байхгүй хинч кринж мринж гэж боддгоо те бүгд л миний мөмө бариулах хэлж гээл те. Гэдэг бодолтой те. Боингийн жагаа гэдгээс ч лаг байгаас тий. Тий. Яг үнэндээ муумж байгаа тэнд амар олон ээжүүдийг өвчнөөс нь салгаад илүү буянтай байгаад тэгээ тэр нэг нэм аммаар байгаа тий. Одоо боингийн муумж байгаач гэдэг юм уу? Мөмний буянж байгаа гэдэг юм нэ. За тэгээ тэр нэг нэм нь одоо тэгээд одоо авахс өнгөрсөн гэх юм бол ядаж ингээд цол мол өгмөр байгаа байхгүй тий. Алтарт их гэдэг юм уу тий. Ээжүүдийн донд амар алтартай юм чинь. Одоо нөгөө ингээд бод заяа өөрийн гэсэн фэйсбુક групптэй хэдэн 10,000 хүнтэй тэрэн дээр ингээд байнгын тасралтгүй пост явж идэг. Тэгснэ map дээр бүр мөмж байгаа гэхлэхгүй шин байгаа. Нэр. Тий хагаад үзээ. Тэ одоо мөмний гавьяаны одон ч гэдэг юм уу те. Мөмний тэргүүний ажилтан бас ээж бол те. Гэхдээ ингээд ерөөсөө зөвхөн мөн барьдгүй заяо. Тийм хүүхэд өвдсөн байгаа, толгой нь өвдсөн, тархин хөдөлсөн хүүхдүүдийг ч юм уу те бөөлж байгаа хүүхдүүдийг бас барьдаг. Тийм болохоорс алтан гар гэд цол өгчмөр юм шиг те. Алтан гац гэдэг шиг 25-аас дээш жил бас мөн барьсан л хэлгүй те. Тэгээ одоо фэйсбુક группээ ингэж нэрлэмээр байгаа. Яг алтан гар мөмний тэргүүний ажилтан буянгийн мөмж байгаа. Йоо амар хэлсэн яана тий. Өөрөө очиж нөгөө нэг баахан мөмө хаглуулахаас авруулснаа тий. Өөрөөр нь комеди зэрэгүүл. За бүгдээрээ мөмж аваад зориулаад нэг алгаад хэлчих. Тэгээд саяны мэдээлэл бол одоо шинээр ээж болох гэж байгаа хүмүүст маань айгүй их тий тус болох баха. Та хэд маань шууд л очтiin шүү тий. Мөм чин тэгээд хүүхэд төрүүлж мөрүүлжгээр их ашиглаа хэрэгтэй эргэтэн байт юм бэлээ. Өмнө нь ингээл тэ халташгүй дархан цаазтай тэ сайр март байхгүй тэ шороо өнөртгөө
гоё хэлбэртэй бүрэнхий. Тэгээ миний мом анх бол юм гоё бууз шиг байсан юм. Тэгээд яг хөө жирэмсэн болцсон ч бүр ингээ гоё мантун бузуулчт юм байна. Гэтэ тэр чин бас трейлер заяо. Тэ хөхүүлэл хуушур. Тэ ахаад суу ороо мантун бузуулна. Тэ ахаа хөхүүлээд наад муушур. Яг нэг юм циклд ингээ яваад тэ хаяа нэг өвдөж хавтгаас бусдаар бол бууз хуушуурл юм байлээ шүү дээ. Тэгээд ингээд энэ үе дууслаа. Минийх тэгээд банш болоод үлдсэн шүү дээ. Та хэд удаа харахгүй шүү. Харахгүй шүү. Тэгээ банш болоод үлдсэн. Гэтэ яг би энд ингээд нэг гомдлоод байгаа юм биш. Айгүй амар юм байлээ. Тэгээ би хавар нөгөө нэг марафонд гүйсэн байхгүй 21 км-т 2 цагийн дотор гүйсэн. Тэгээ ерөөсөө ядарахгүй нэг тийм ингээл гүүгээд ирсэн ч гэсэн ахаад гүүмээр санагдал гоё исэн байхгүй юу? Тэнгүүд ингээ хүн чинь гүүхээр ингээд ер нь савладаг штэ. Тэгээ мэдээж надаа нөгөө доор савлах 2 юм наахгүй. Тэгээд дээр савлахаас 2 юм байхгүй болсон байсан мэлээ. Тэгээл ингээл юу савлахгүй юун ч төвөртгүй амар гоё гүйсэн байлээ. Тэгээд нөгөө нэг банш болцсон болохоор дэмжих шаардлагагүй левчик зүүхэ болсон. Тэгээд левчик зүүхэ болцсон гэсэн тэгээ нэг бусдаас илүү л нэг юм амархан зүүхгүй байгаад байсан байхгүй юу. Тэгээ манай ажлын охин ингээд нэг өдөр миний чихэн дээрээ шивнвэ. Тэ инх болроо. Гэ чи ингээд мом чин подолктой ч үрэлцээд ингээд чамд ивүү шээ нөө. Гинэ би нөгөө нэг юм одоо хүлхгэр подолк өмсдээс ахгүй юу. Тэгээ яг тэр мөчөд би момныхоо мэдрэлээ алдсан авахарсан шүү дээ. Тэ ингээд хэдэн жил мом хүлээ. Тэгээд мом хүлгээ боллоо гэд хүүхд чинь момноос гардгүй юм байна. Тэ. За дараагийн бүлэг тэ барьж унтдаг болно гэх. Бариулж унтуулахгүй бол унтахгүй. Тэ ингээд яг нөгөө нэг аккумулятор 2 ширхгийн бөөрөнгийн юмд ингээ очиод залгаад ажилладаг штэ тэрэн шиг. Заавал тэгжээж унтана. Тэгээ унтангууд нь ингээл тэг гитэл симэрхэн гараа явж байгаа штэ тэ. Тэнгүүд ингээл буцаа бариад аавна. Тэгээ яг нэг юм аауд зурагт үзээд тэ хурхраад унтаад байгаа мөртлөө удирдлагын авах гэхлээр тэ би үзэж гин гэдэг штэ. Яг тэрэн шиг ингээл тэр рефлекс бол тэр нэг багийнх нь үеэс ирд юм байл шүү. Тэгээд яг уу манай хүн ингээд тэ зүгээр барихгүй тэ имэрнэ. Тэ яг им радио тохион тохируулж байгаа юм шиг. Тэгэл пак гэл мэдрэлнэ байхгүй. Тэгээ адиагч маань яг уу нэг ирдгэл гэсэн одоо 1.5 жил болж байна. Ирээгүй л байна. За баярлаа. За тэгэл одоо юун л болсон дандаа ингээ баншиг момтой явж явах уу гэд би нөгөө ажлынхаа шинжилээр корсет зүй гэж бодвоо. Тэгээд корсет тэгээ одоо нөгөө шинэ жилийн баяр чинь нөгөө ингээд холлын ойр садныг уулзуулдаг те найзуудын хооронд нь уулзуулдаг айгуу гоё баяр штэ. Тэгээ би нөгөө 2 найзаа уулзуулъя гэж бодохгүй юу? Тэ 2 найзгаа нэг жил уулзсангүй одоо та хоёр уулзаач гэд. Тэгээ яг одоо нөгөө худалдагч нь доороос нь ингээл корсетыг татаалаа. Татаалсан тэгсэн чинь нөгөө хоёр маань бүр уулздаггүй шүү. Бүр муудалцсан юм бах өө. Тэгсэн нөгөө хоёр маань тэгээд муудалцсан л байсан юм байлээ. Тий. Тэгээ ингээ хичнээн те тэр чинь амар татаж чангаад гад те дарамтлаад байхт чинь бүр уулзах байгаа юм чинь бүр те. Тэгтлээ хоорондоо муудалцсан. Тэгсэн чинь яг надтай ижилхэн нэг их тэнд бас өмсөж үзэж байна. Гэтэ ингээл хүүе эн чин порлонгүй мүү өстө хатуулахгүй мүү гэж гомдлол. Тэгсэн надрааснаа чи бас адилхан мөөмгүй мүү гинэ. Тэ жижигхэн ч гэсэнтэй жинхэнэ мөөм шүү нэрээ. Тэгээ байжсэн хахад их чин ч яг нэг хүүхэд төрүүлээд юм болцсон. Миний дүү одоо яанда гинэ. Тэ би ч яг 2 хүүхэд төрүүлээд юм болцсон. Та нэг хүүхдээр ингэж байгаа л яанда гэж хэлсэн. Тэ жинзээч гэсэндээ жинхэнэ ээж шүү. Тэгээд ер нь гэхдээ ингээ яагаад ингээ те левчик зүүхгүй зүүгээгүй байгаагаар ингээ нэгээ ялгарлж идэв те хатуулгатай левчик зүүл гэхийн өхний толгой чи харагдаад байл гэхийн те гээд харагдаад чамд сонин санагдаад байвал чамд те асуудал нэ за тий
Хүүх гэдэг чинь наал штэ зөвхөн хүүхдээ ингэж хөхүүлэх гэж л байдаг эргэтэн байхгүй юу нэ за. Тэгээд левчик гэдэг чинь зөвхөн тэрийг ингээд дэмнэж дэмжих гэж байдаг л тэг хэрэглэл ахгүй юу. Тэгээ миний мом яах вэ зүгээр ингээд дэмжлэг шаардлагагүй болсон мом байхгүй юу. Тэгээ ингээд дэмжлэг шаардлагатай нь ингээд дэмжүүлэн лээд дэмжлэг шаардлагагүй нь дэмжүүлэхгүй л байна тэ. Эсвэл шаардлагагүйсэн ч дэмжүүлмээр байвал дэмжүүлэн лээд. Гэт яг үүндээ ингээд дэмжлэг шаардлагатай болсон эрэгтэй хүмүүс ч гэсэн байдэн штэ. Тэ. Тэр хүмүүс ч гэсэндээ ингээд левчгээ хүснээрээ зүүхтэй эрэгчлэг нь бид нар боогоод байх ёсгүй байхгүй юу? Тэ нэг нэгэндээ хайртай бай. Тэ. За тэгээд баяр болж гин та хэд найзуудтайгаа уулзаарай тэ манай хоёроос уулзаарай. Зам болж шүү. Өрөмин сэмэцгано. За яг бүдүүмийн дуу тавьчихаа гэхээр би одоо сүүлийн 1 сарын хугацаанд хэдэн килограмм таргалсан бэ? Тас хүнд нь шууд нэг пив үү? Өөдрөг биш. За 10 кг тэр хайн сууж байгаа үзэсгэлэнтэй эмэгтэй таажглаа. Тэр эмэгтэйд нэг пив үгүй. Апа юм аашин дээ. Бүгдээрээ сандалт одох үзээрээ доор чи нэг пив байгаа. Нэр үнэхээр нөө нэг буруу замаар будаад хэвэл тэгээ буцахтаа шороод хийнэ гэдэг чинь яг жин ингээд хасахад бол үйлчлэлт юм биш үү? Хоолоо хасаа турцсан бол тэгээ идчихэл таргалт юм те. Юу хамаагүй идчих. Гар тарсан бүх юмаа идчих байхгүй би. Тэгснэ нэг өдөр ингээд уутур ээзгээ харан бүдийг идсэн. Тэгээ би тэр оройно болцоотой байсан. Их ээзгээ тэр юу болдгийг мэдгүй байна. Yes. Энд бас нэг уутур ээзгээ идсэн юм ихтэй ашиг байна. Тэ хаягдсан байт юм аа гэдэг. Тэ сүнстүүлсэн байт юм аа гэдэг. Тэгээд сайн одоо комедиан болъё гэх юм бол өөрийнхөө хинбэ гэдэгс эхлэх гинэ. Би ч одоо сүүлийн 1 жил ингээл тайз байдлаар гарч ирээл жоох юм туршаалгаа. Тэгээ өнөөдөр ерөөсө болохгүй болохоор өнөөдөр би ааваас эхлэе гэж бодлоо. Угнаасаа эхлэе гэж бодлоо. Тэгээ манай авч одоо ингээд өсвөр насны хүүхдтэй хүн байх юм бол ер нь ойлгож байгаа. За бид нэр бүгд өсвөр настай туулсан шүү дээ. Хүүхдээ уцаараад хов заахаар арзмаар нь байхгүй те. Том хүний тасруу ороод хов заахаар загвар нь таарахгүй те. Одоо манай виви зэдэл яг тийм нас нэр явж байна. Настай хүн гэд хэлчихээр секс хийгээд байгаа. Залуу хүн гэд хэлчихээр өвдөгний нүдээр хатгуулаад байна. Яг ийм эрлийц насны дээр настан гэх хэцүү дээ. Залуу хүний тоонд оруулах бас хэцүү. Тэгээд төрх юм яг ер нь ирчүүдийн те. Та нар мэдээ та нарын хүүхднээс айгүй хэцүү өнгөрдөг шүү те. Ялангуяа одоо манай аавын эхний 60 жил бол хэцүү өнгөрлөө. Тэ хүүхдээс эхний 60 жил маш хэцүү өнгөрлөө. Тэгээ одоо том болж байна. Тэгээ одоо айцтайгаа нүүр тулж байна те. Уснаас айх айцтай байсан манай аав. Сүүлүүд аяг тавга угаадаг болж юм дээ. Угаалгын машин ажиллаж сурж юм дээ. Тэгээ одоо миний усанд ороо сурчод болох гэдэг шүү гэдэг. Болж шүү сайн байна гэдэг. Ингээ бас өөргөө хэрэгтэй шүү үний чинь дээ. Яа тэгэл манай ач бас айгу гоё буянтай. Намайг ч одоо та нар одоо нэр хэр согтолтын зэрэг чи хэрвэн. Хэдэн би ууцгаасан. Нөө нэг согтоход нэг орж ирдэг гадаад хэл нь орж ирсэн байна яасан юм дээ. Захиалга махиалга англиар яваад эхлэх юм бол тэгэл мэдэгдэн штэ. Тэгээ манай авч бас тэгнэ. Хүн л усан хань бас ингээл согтуугийн гадаад хэл орж ирнэ. Зүгээр мэдээ үзнэ тий. Согтчлаарээ MNB World үзэж байгаа. Тэгсэн намайг хажуудаас суулгаад энийг орчуулад гэх гээ тий. Дэлхийн ертөнцийн дээр юу болж ийн орчуулад байгаа. Тэгээд өстө үнэхээр буйтай. Тэгээд миний англи хэл сайжирсан. Хүмүүс чи хаана англи сурсан гэхээр би аавынхаа архины програмд явсан гэдэг. Тэгдэг шүү өстө буйтай. Тэгээд тийм буйтай үнийг ачийг хариулах хэрэгтэй. Би аавгаа найз хүнтэй болгосон. Yes, хүн 60 гараад дурлж болдго юм байна. Тэгээд баяр хүргээ аваа те. Манай бас яг найз хүнтэй болох гэж ихэм үдсээ хөрг юм. Нөгөөд нь шүдний эмчсэн. Тэгээ шүдний эмч хүн гэдгийг би мэдээлэл бүх шүдийг янзлуулж байгаа юм чи тэ. 7 хоногт нэг удаа аппоинтмент те. Аав англи хэл байгаа юм шүү дээ те. 7 хоногт нэг удаа цаг аваад шүдийг үздүүлж байгаа. За тэгээ хорхойцсон шүдүүд бүгднээр ломбтой дуусангууд нь хоосон цанд нь бүгдэнд нь хэм шүд хийж өгч байгаа. За ам дүүрэл ирэхин цаг тэр хоёрын хайр сэтгэлжсэн дүүрэл тэр хоёр чинь ингээл нийлж байгаа байхгүй. Yes. Тэгээ тийм ачтай буянтай юм хийцэн. Одоо манай аавынхаа найз хүнтэй олцсон. Хаяа нэг видео кол хийхээр те ингээд эвгүй нүцгэн шалдаг үг харуулчих гад те. Юу хийж наав гэхээр өө юу.
Айгу тийм юу штэ ингээд шулуухан штэ те ингээд яг бас мэддэхгүй таахын аргагүй ингээд хаяа тэтгэр нь буулаа. Тэтгэр чинь бууцсан маань 200 төгрөг авчихгүй гээл тэнгүүд сонсохгүй те дүлий ч юм уу харамч ч юм уу. 100 төгрөг авчихгүй тэтгэр чинь бууцсан маань гингүү тэгээд гэж жоох те. Зүгүн те. Тэгснэ сүүлийн үед бас яг утас их үзэж ийн ер нь хүүхдүүд дуцсан чинь донтож хөгшчүүлж ялгаагүй донтож. Манай гэрт зурагт хэрэглэнээс гарсан. Тэр зурагт ерөөс асаалттай гэл байж байгаа бол урд нь уцаа оруулдан сууждаг болсон байгаа. Тэнгүүтээ нөгөөдгөр айгүйх манай аавын хэлдгэр бол заяа. Айгүйх юм хийгээд байна гинэ. Сонгуульд ингээд санал өгс нөгөө улс төрчд нь орсоорч ирээл хятаарч игээл гацхгүй яриад. Тэгснэ ингээд бүжиглэл манай аавын бүр шарн үдэлсэн байгаа. Чи энэ бит хоёр ч одоо орс англи хэлнэ. Тэнгүүтээ өөрөө баг англи хэл сураад байгаа шүү нааш. Тий. Хүний ерөөсө 60 гараад ерөөсө жихэн амьдрал эхэлт юм. Яг өсвөр насны дараачих шиг амьдрал эхэлт юм байна. Тэгээд одоо дөнгөж 20-д, 30-д, 40-д сингл байгаа бол те та нар лүүзер биш те. Та нарын зүгээр 60 нас ирээгүй байна те. Яа, төвчээртэй шүү байна. За аавын учир оллоо, найзхантай боллоо, шүдэн бүрэн боллоо те. Хэл мэл сурчлаа. Одоо миний учир би одоо яг би өөрөөс эхэл гэсэн намайг бадмаа гэдэг тий. Тэгээд яг тэрнээс цааш явах гэсэн чинь дахиад комеди дээр ингэ өөрийнхөө сул талыг ил гаргах гинэ. Тэгээд одоо манай камерамен бол маш инээдтэй залуу байна. Хүний сул тал нь ил байхаар айгүй инээдтэй байдаг гинэ. Тэгээд миний сул тал чи ерөөсөө миний сул тал ил байгаа юм шиг харагдаж байна. Яг би нэрээ сул талтай сул талаа ил гарга гэхээр одоо би чадахгүй байхгүй сандал өмс хэрэгтэй юм билээ. Хэцүү штэ бүх эмэгтэйчүүд хөөрхөн хөлийн уруутай байдгүй штэ. Тэг манай хоёр найз бүр савж онж яа тэгэл тэр хоёр миний хөлийн урууг мэднэ. Хэцүү штэ тэгэл би ил гарга гэхээр ингээл одоо төсөөлөх штэ шүү. Тэгээд миний хөлийн урууны готлноос нь энэ нэр тав уруу гарч урж ирээ. Тэгвэл та нар бүгд гэдэг би next дээ. Тэгээ ер нь бол комеди гэдэг чи хэцүү байна да тий. Би ингээл анх одоо тайзнаар гараад нэг чалх мутан шиг 3 минут бол боочдөг гэсэн. Одоо бол яг нь миний чадвар одоо зөвхөн минутан дээр нэмэгдсэн. Тий яг тавиулж бол чадахгүй байна та нарыг. Тэгтээ бол яг нэг 10 минут болоод байгаа. Тэнгүүд яг хугацаа дуусна гэ гэрлэр тогтдог байхгүй. Тэнгүүд би хонглын үзүрт гэрэл. Хонглын үзүрт гэрэл асаад байгаа шүү. Тэгээ за одоо өнөөдөр одоо тий за яг одоо энэ үрээ дуусна баярлаа баярлаа. Би тэгээ саяхан нэг фестивалд явахгүй юу? Би яаж яах тултраа шиг буруу хэлүүлдэг бай. Буруу хэлсэн гэдэг тэгээ зөв ойлгочоо гэхгүй юу? Тэгээ очихгүй юу? Тэгээ яаж яах тэнд очсон чи би нөгөө даараад жоохон сэрүүх өдрөд даараад хүмүүс пиав ууж яах би сүйтэй цай уугаад. Тэгээ сүйтэй цай нэг 2 хойшир идээгүй. Тэгээ 2 хойшир нэг сүйтэй цай идчихэд уучаад ингээд тэгээ комедигээ хийчихэд тэгээ бууж ирээ өлөнтөөд нөгөө жин тоник уучихгүй юу? Тэгсэн чи гэдэс ингээ бацлаад тэгээ тэр өөрч 0 хайгаал бараг тэгээ нэг гоё юм дацв 0 хаваа гэл тэргүүр нэг үг хэлэх гээд ав. Тэгсэн чи нэг 0-од байна. Амар их заяа. Хаашаалаа 2 3-оор тэгээ яваад очсон чи 08 хөөхөө. 08 хөөх 0-д. Тэгсэн чи ингээд нөө юу шиг юм байна. Хормын ордон руу гарч юм шаттай байна. Тэгээ шатан төмөр юм байна заяа. Тэгээ ингээ эмэгтэйний 0 руу чи би одоо яаж мөлхөлтэй юм шүү дээ тийм үстэй. Нэг гороолно гэдэг шиг те 0 руу гороолж наа гэсэн те. Тэгээ би ингээл ойр орчмынхаа харж найз 0 ороод ингээд залуучууд амар болсон гадаа хүлээгээ сууж идэм байж тээ. Тэнгүүд л шал сэргэлэн хөөе мэд нааштай. Тэ яасан гэл их чи нийшээ орохсон өргөд оруулчих гээд. Тэгээ би чи ямар нэг юм шаттай газар орохтой арабын шахах ихнэр шиг ордог байхгүй юу? Урдаас 2 залуу араас 2 залуу өргүүлээ те. Тэгээд амар муу юм бич голон заяа хүмүүс чи турхаа юм байна. Тэгээ ардаа гараа. Тэгээ булчигтайгаар нь урдаа гарна. Тэгээ сайндаа ч булчигийг барьдаг байхгүй. Хотлоо. Эндээс ингээ барихгүй бол унах гэдэг юм аа. Тэгтээ юм бадаж болоод. Тэгээ ингээ 0 ордог байхгүй. Тэр 4 хөөх юм тэр 4 залууд ямар л ойлог авах вэ? Бага эмэгтэйчүүд 0 дэж яхад намайг бас ингээ сайн ингээ хөөх юм буй үлдэж байгаа гэдэг чинь шүү дээ. Тэгээ орсоод нөгөө хоёр дөнгөж ингээл дөрөвч чатаар буугаад би 0-ийнхаа хаалган голгосон чинь суус дургу 0 ингээ явган судаг 0 эдэн штэ тэндэрч би одоо хайш нөгөө дөрөөр яваад төвчээ гэлтэй нэ штэ их чинь виз задах 4 талаас төвчээ 2 нь 2 өвдөгдөг шүү 2 нь 2 талаас
Ямар тэгэлдэн ишгээд буугаас нөхөө яанаш та буцаага гараа гэд. Яас ихчээ гэсэн чинь энэ суухгүй байна. Би гарыг. Уурдаад амж те. Өөр дэлгүүрээс юм авахгүй дамж. Энэ надад таалагдахгүй байна те. Би энэ фестивалыг үзэхгүй. Тэгээ буцаад ингээ бууснаа. Энэ хажууд суултартай нойлгоо ингээ тийш явчих гэд. Тэгээ нөгөө дөрөвч ингээ таарах ингээ намайг өөрөө хүснэ гоожод байгаа байхгүй. Тэгээ би өрөвдөөд өрөвдөөч гинэ. Мэдүү ингээ газараар явчихгүй юу? Арга нь ингээ 2 дугаар хойшоо явуулчих гайгүй гэдэг чинь нөгөөд зүгээрээ. Тэгээд нөгөө суултартай нойл руу орсон тэр бүр амар жогчмор заяа. Нойл чинь гаднаа нэг хаалгатаа оргууд дахиад нэг хаалга байдаг шүү дээ. Тэр араад суугаад эргээр шууд нойлно. Тэр дөрөв намайг бүр орог бараг шидчих буцаа гараа гүйчих юм чинь. Санд би ч өөрөө ицсэн нэр сүулдэ. Би ч юм хэр оргийн юмд ичдэггүй хүн байхгүй юу? Тэгсэн чи шууд ингээ нойлно ахаа давхар хаалга байхгүй суултар ахаар чинь. Тэгээ ингээд суучаа буцаа гарах гэж хүн байхгүй нөө дөрөвч явчихлгүй байх тий. Орой гарч ирэхээс өмнө ингээд зүгтаасан мэд. Тэгээл ингээд жоохон байж байгаа л хаалганыхан завсараа тий. Ингээд чарл хүн байна уу гэл уул надтай цуг яваа нэг хүн байсан л хүн байна наагаар шигч байхгүй наа л гэж. Тэгээд хаалгаа ааж жоохон байж хүн байна уу гэл. Байхгүй нөгөөд ч амар ичимхийн намааг өдөр хүн гоохгүй би яаж гоох юм бэ чи өөрөө гоо гэд. Тэгэхээр би бүр амар цайж амт шууд ингээд жоохон харуулсан готлаа тий. Хөөе нааш надаас шууд нэг 2 залуу явцсан заяа. Бодсон энэ өстө шид зүг хөөхөн байна гэ тэ. Эмэгтэйчүүдийн нойлдор наштаа гэдэг хаж айн үстэй. Тэгээд тэр 2 залуу яваад гисэн. Тэгээ би ч гэдэг за би угаасаа л одоо эндээс гарахгүй ямар тэндээ хонолтоо нийцсэн. Тэгээ сүүлдээ шууд хаалгаад илгээл уучлаарай нойлоос буулгаад гайл. Тэгсэн чинь нэг 2 залуу оо заа гэж яаж нэг нь яг урдлын богончны нэг чирч явдаг юм дээр кимбап идээ суучихсан заяа. Тэг ямар л ингээл хоол идчихсэн. За ихтэй би одоо очлаа гэд. Нааг та хаан ч ихчээ гэдэг байхгүй юу? Тэгээ би эндээс бууж байгаа би чамд ихч гэдэг биш гэдгээ хэлнэ гэд. Наа нь хэлжүүл намайг уурлаа яваад өгч юм болоо гэд. Тэгээ буусаа баярлаа мэдээ. Тэгээ фэлэг штэ. Бид нар угаас ингээд хүний арга ингээд бүр ингээд сурчдаг байхгүй яаж яах нь ажимаа нар чинь те хаана базах уу хаана тавих уу гэх те. Тэгээ би хилдэ ажлынхантаа би өөрөө насаа тогтноо. Та нар бити байнга ихчээ гэдэг. Би 80 оруулж шууд найзаа олно заяа. Ажил дээр урдуур дайрах бол их чинь урдуурч орчих. Гайл те. Өндөн настай хүнээ хүндэл ахмадаа хүндэл гээл те. Тэгээ би насаа тогтъё. Та нар бити ингээд юу яагаад те. Наа байнга ихчээ гэдэг. Тэгдэг байхгүй. Тэгээ би чинь ингээд жоохон настайдаа ордын. Бэси. Уул нь би амар жоохон бахт дээр ажилд орсон байхгүй юу. Тэгээ 12 жил ингээд ажиллаж байгаа чи хөгшөндөө орчих юм чинь. Тэгэл намайг зулаагч гэж цагаан сараа над дээр зоолгоно. Жоохон бацаанаад тэгээ бэлэг өгч томоотой суугаараа гэл те. Тэгээ би хэлдэм. Би та нар шиг те танасаас юм гоё зээрийн янз зигзэг хүүхэн байсан маа. Намайг янзг гэдүүд гэж миний ингээ бүх юм янзг заяа юмны код бод ажил дээр янзгаа те. Саний нөө манай мадам мэдээ 40 та анхан гэсэн чи би яа гэдэг чинь янзг юм би хүмүүс гайхдаг чи янзг чи юм би нөө заримдаа хичээд байгаа чимээг хэлээч те олон хүн сонсоод штэ гэдэг. Яг тэрүүнтэй адилхан. Тэгээ бид чи ингээд юм би ч бас ингээ янзг хэлээд штэ. Тэгээ залуу хүн байна бас ингээ найт ордог хөхгүй хаяа. Тэгээ найт яаж яах нь подолд идэв штэ те. Тэгээ төөрүүлдэг нүхэн гарч те. Иш ороод нэг яад энэ тэд нар одоо нэг гой газар очиж болно. Харахгүй. Тэгээ бид чинь гадаа нуучаа нэг алф. Тэгээ би чинь ганцаараа явахгүй сүргээрээ явна. Тий. Сүрэг гэдэг нэг кино байдаг ш. Тэр үш ингээд сүрэг ингээд тэрэгцтэй машинтай найзтайгаа явдаг байхгүй юу? Сүрийг үзүүлэн бүгдөө өнөөдөр нөө тэр найтыг дайлаар мордно гэл тий. Тэгээ алфтай юм шиг бүгд ингээд машинаас буугаад хамгуулагчийн дотчих гэл тий. Одоо хайш урилга зарлахтай болоход юм. Тэгтээ 2 залууч чинь та хэд барахгүй хүн нэмээд олоод иргээ тий. Тэгээ амар олон залуучууд ингээ найтангаа тамхилаа зовчихж тэнгуэл хөөе нааш залуучууд нааш иргээд тэгээд яг ингээд яг л саяных шиг те чи туранхаа юм чи ардаагаар чи таргана 30 ширмөртөөгөөр урдаагаар гээ те тэнгуэл чи сайн намайг буулгасан одоо тэрүүгээр буулгуулна гэж те тэгээ ингээ найтаар ингээд амар лаг орон заяа шатаарч яг л нэрээ 10 шахах ихнэр шиг мэдрэмж авдیں۔ Би ёо би ямар азар тэрэгцтэй болоо яа тэгэл оронгол чи бүр ярагдан заяа бид нар сүнг 2 тийш ярагдаа тий. Нөө улаан хивсний ясалд орж байгаа юм шиг. Тэгэл оронгол хэдүүлээ онгот доллоо гээл. Тэгэл бүгд нэг юм хамгийн том ширээн дээр суун. Ягаад гэвэл амар зай эзэлдэг гэл. Яг л төмний нүдэн дээр сууж байгаа юм чинь. Тэг ингээ бид нар чинь угаасаа ингээ энэ тэнд явахаар амар олон анхаарал өртөн. Тэг ганцаараа ишин сүргээрээ явах чинь гайханаас эдгэр чи ийм хүмүүс байт юм байна. Тэг энийг инээд юм байна гэл тий. Тэгээд бид нар ингээд амар бүжиглдэг байхгүй юу? Ингээд бүжиглэнгүүт бид нар ингээд харцны төвш яг хүний бүксэн дээр орчдөг байхгүй юу? Наашаа харуул нэг юм, цаашаа харуул 2 бүкстэй.
Тэг юм яриад ингэж ярина. Би сая хишгэт юмэртний ингэсэн чи хүзүү өгдөд байгаа юм чи. Яг нүдний хэмжээ чи ингэж яг харц чи бүгсэн дээр тогтдог. Тэг хүн чи ингээ яг бүжиглэхэр ингээ нүдэн дээр бүгснөө орж ирээд байдаг заяа. Тэг амар хэцүү. Манай уухийн чи ингээ амар тулж бүжиглдэг шүү дээ. Нэг 80-аад оных тий. Ингээд тэг яг л ингээд нэг хоёр бүкс ирэл тэгэл хоёр гар тавих юм. Базах стон болов яах стон бол тэр хоёр бүкс. Тэгэл тэгэл гоё гэдэг. Тэгэл бид за балиа одоо бүгдээ өөртөө бүжиглэе гингүүт хойно ирээд өгч чинь заяа. Хойно ирсэн энэ хоёр бариул дээр ингээд тарж байгаа тооч нэг эргүүлээд ингээд хөдөлгөл амхандаа нөгөө нэг бид нэг өсөр бүжиглээд бол бид нэг өсрүүлээд байгаа юм шиг байна заяа. Тэгэнгүүт чинь дээрээс нэг хөстөн туслаа тий. Йоо бид ч одоо сураад нэхэндээ ч яг тэ дус тас гээл хүс ордог л байсан. Зарим ч ам хамрлоо ороод гачаана тий. Одоо шууд матрах шиг шууд болтол. Тэгээ ингээ олон анхааралтай амир ингээ байгаад байгаа харж сүүлдээ ингээ хүмүүс нэг газараа хоёр орж болохгүй юм байлээ. Тоох болчих юм чи. Тэгээ нөгөө нэг харцаа өөмөг орилох юм өгүүлээд байгаа юм чи. Яг орилох байна. Тий. Энэ хүмүүс арай тэнд ууцсан байна да гэл тий. Жохоо маргааш эрт орж ирэхгүй бол хүмүүс согтоо бид нар анзаарахгүй байна гэдэг. Тэгээ ер нь ингээ олон анхаарал гадар хүртэл явах та. Та нар ингээ загас сэлгээ мартаад живнэ гэдэг нэг юм байдаг тий. Намаг нэг залуутай ингээ машинтай залуу харж явж байгаа юм өргөцөс гэрлээ. Тэгээ би хийсэн их чинь хөөрхнөө мэднэ. Замаар гэ тий. Амарад над дээр бүр унж байгаа юм чинь. Миний урд явж исэн тэрэгцтэй нэг ингэж харж байгаа над дээр унаад би тэгэл тэнгэрээс нэг зам дээр заяана гэдэг шиг ингээд автобусны бодол дээр унаа ороод ирдэг байх таа гэл тий. Ер нь ингээд олонний анхаарлын төмд их явна. Тэгээ угаасаа хүртээмж амар хэцүү шүү дээ тий. Тэгэл бүхэл юмтай холбогдно. Тэгээ бид хэд ингээ баарнд ямаас мундаг юу хийж яваа гэдэг тэгэхгүй. Баарнд одоо баяртай цавах гэж очиж гэж тий. Юу хийдий? Тэгэл чиний хийдийг хийн. Дургуун өөр залуу чигтэн. Зайл энэ юугаас нь доттой. Сонгож чигтэн чи торгоо маань чамаг чигтгэхгүй тий. Арай тарган мартаа шилдэ барьцтайгаар өргүүлээ гаргаж ирсэн арай тарган дээр аа. Моохот тарган бишээ 2XL гэдэг байхгүй тий. XL-ээр нь ярих мартсан шүү дээ. Тэгээ одоо би энэ наадмаар ахаад 21 аймгийг чиглэн гэж бодож байгаа. Тэгээ одоо араб фестивалаас эхлэе гэж бодож байгаа. Миний шаардлага хангах нь яах. Босгоо өдөр нэг зэбэ цомот ярэ. Би очиж явна тий. Арангааг дайлаар мордно. Юма бэлд гэдэг шиг тий. Тэгээ хүмүүс ингэж юма бэлж яхад би юмыг яаж мэдхүүг усан тал авдаг. Угаасаа ямар нэгэн үйл ажиллагаанд 80% бэлтгэлээдэг байхгүй тий. Тэгээ би өчигдөр усанд орлоо, халуус байхгүй бүр буудалд очиж орлоо тий. Зайтай яаж яхад энэ 21-р зуун шиг тий халуус байхгүй, нар байхгүй. Улирлан зөнөөд байгаа мó, би зөнөөд байгаа мó мэдэхгүй. Тэгэл маргааш нар гарах юм уу яах ингээ баг тэнгэртэй тий. Ямар тэнгэр мэнгэрлээ, онгон тэнгэр ч гэлээ, охин тэнгэр ч гэлээ 9 шидтэй юмтайгаа яриад. Тэгээ угаас ингээ манай үеч явахад 80-аад оных чинь буруу яар зүг ойлгодсон шүү дээ. Би угсаа буруу яриа манай хувийнхаа ойлгочтой байхгүй. Та ойлгож байгаа гэдэг тий. Ойлгохгүй хэлээрээ ихчтэй хэлээрээ эгээдээ. Тэгээд өөр юм ярих юм яах юм гэхгүй. Би ч угаасаа ингэдэг байхгүй. Угаасаа миний үе чинь угаасаа олигтой байгаагүй шүү дээ 80-аад оных чинь. Тэгээд зодон зохио ууж идэх гээл. Тэгээ би угаасаа 3 татгараа л гарч ирсэн. Тэгээ ямар өдөө одоо энэ юу харж яхад ямар ууж иддэг гээр. Бараг уудахгүй. Тэ гарцсан би. Өчтөр гарцсан. Маргааш орно. Тэ. Зоргоороо тэ. Тэгээ бид нар чинь нэг хөөхөн ингээд жинзэн минзэн шиг ингээд гонж гутраад авахгүй шүү дээ. Дураа өрөөд орчин дургууг өрөөл гарчин тэ. Мөнгө ойл уурчин тэгээд тэр нэг юм юм чинь манай ажи хэлж байгаа ч тэ шагийн юм чинь ингээд бид нар баг тэр шагийн юм чинь гаргаж та нар баярлаарай гэхгүй тэ. Сайн байцгаана уу? Харгил байна. Сайхан тусгааж гин үү? Өнөөдөр би ямар сэдв ярих гэж гарч ирсэн бэ гэвэл миний хамгийн дуртай сэдв болох Непал улс. Монголоор балб гэдэгтэй ихтэй балбаж нүдэх гэж ойлгохдгоо гэдэг болохоор Непал ярьчих. Тэгэд би чи одоо ганц гадаад гарч үзсэн биш үү? Юм л бол Непал гэдэг болсон. Тэгээ бүтэн 4 жил гадаадд сурсан хүн ч миний хэмжээний ядаргаатай байдгүй сая. Амал нэвэл Непал, савл хэвэл Непал. Тэгээ ямар сайндаа ийм хоч зүгтэй. Непал улсын соёлын элч. Непал улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрэхт элчин сайд. Тэгээ Непал дахь хамаг онгоо миний нэрнээс эхэлж байгаа юм л да. Тэгээ та нар мартаагүй бол намайг Харгил гэдэг. Миний нэр дүрэн гүйгүүлэгчтэй Х, Р, Г, Л.
Тэгсэн гадаадууд ганцыг ч хэлж чаддгүй юм байна. Яа хамгийн төхүүлж хэлж байгаа нь гэхэл high heel. Гүй наадах чи ингэж хэлний үзүүрээр хэлэхгүй. Хойшоогоо хоолойныхоо уг руугаа өшөө, төрөөдөг өшөө, чихээдэг. Тэгсэн чи нөгөөдөл чи яа бүр хахад цацаад нуус нулимстайгаа хутгалдаад бүр ганц хүний нэр хэлэх гэж бараг тэнгэрлэгөө дэвшлээ. Тэгээд ингэнэ. Яа чам амархан англи нэр байхгүй юу гэнэ. Тэгэхээр би өдөөс нэг гисэн. Чи миний нэрийг хэлж сур. Үгүй бол надтай битгий харьцсан. Би ялангуяа зөвхөн англи хэлтэй гадаадд бол бүр хатуу ханддаг. Тийштэй би тэнцээ ингээд through, tough, thorough, though энэ таван ялгааг сурчаад ах чинь чи ягаад ганц миний нэрийг сурчий гэж бодохгүй байгаа тийм. Тэгээ нэг өдөр Непалийн ууланд авир явж идэх байхгүй юу? Та нар мэдэн штэ тий Эверестийн оргид Непалд байдгийг. Гэтэ би яг хөө тийшээ гараагүй л дээ. Тэгэл тэгсэн бол ингээд энд гигэн дүрээрээ зогсож яахгүй өгцөн байх байсан. Тэгэл та нарын өмнө биш өвөг дээдсийнхээ өмнө комедигээ зогсож яахгүй тий. Тэгээ Эверест биш өөр нэг Гималайн ууланд явж исэн чинь манай Непал найз миний нэрийг хэлж байна. Тэгэл чиний дуудлага чинь дажгүй сайжирсан биз дээ. Одоо эрийг нь арай тод хэлээд үзтээ гэлээ. Тэгсэн чинь ахаад миний нэрийг хэлж байна. Аваадоо чи одоо бүтэн сар зуралцсны эцэс одоо л нэг юм хэлж сурж гинөө. Одоо илигийн л тод хэлчихвэл одоо яг болох гээд байна. Гэсэн чи миний нэрийг ямар ч алдаа мадаггүй хэлж байгаа хгүй. Би тэгэхээр бүр баяр хүрэх гээл эргээ харсан чинь байхгүй. Нөх чи ингээ зогсцоо. Ил хахад цацаад ахаар хүүшээ чи яаваа гэсэн чинь тэр хүн миний нэрийг хэлээгүйсэн мөлий. Хоолой руу ялаа нисэж ороод хахаж өгчээсэн байна тэр хүн. Тэгээ аим тэмцэж яхад би тэнд баяр хүргэе гэж. Би тэр хүн одоо жихнээсээ өгцөн бол би одоо яах вэ тий? Непалийн шүүхт юу гэж хэлэх вэ? Бүхэл бүтэн иргэн нь тэнд аим насаараа хөрчөөд хахад би зүгээр миний нэрийг л хэлж сур гэж бодсон юм. Гэтэ Непалд болсон хамгийн хөвгтөө явдал нь заяо энэ байгаагүй. Би морь унахыг анх удаага ингээд Непалд морь унж байгаа байхгүй юу? Өвөг дээдсхийн ясыг үндэлцүүлж байгаа юм. Би ч уулын 100 болгонд мал дээр гардаг заяо. Гэхдээ надаар ерөөсөө морь унуулдаг байсан. Тэгээд очиж Непалд нэг тэрэн шиг морь таарад. Тэгэл уул өөдөө мацчихлаа, гинт зогсчих юм. Яг ихт доошо уруудчихлаа, гинт авч тавих юм. Зүгээр л тойроод гарчиж болох юм дээр ингээ заавал аваачиж миний хүлийг ингээ хад чулуунд цохин заяо, модон цохин. Би зүгээр л хөхнээц болсон. Тэгэл ёо за боли хинхэнтэй гай болохоо боли гэд буух гэр болохгүй. Яг буух гэхээр л өсөр цохчоод яг буух гэхээр л авч тавихад байна. Тэгээ уулын өрөө дээр гарчаад цаа чи мөр яасан гэж. Гэт хойд хоёр хүлэн дээрээ цориод зогсоод намайг авч идэх гэж байгаа байхгүй юу? Хөөе андаа наатахаа арай өөр газар хийж болохгүй юу? Энд чинь зүгээр нэг уул биш дадлайн төвшнээс дээшээ 6000 метрт явж штэ. Би байтгаа чи өөрөө нисэж өглөөдөх үү? Яа тэгээ морьтой аялаа явж байхад гадаадын аялагчтай таарахтаа өөрийгөө Монгол гэж хэлэхээс ичмээр бүх сулаймаар ганц морь малч чадахгүй чи юу Монгол тий. Тэгэл нөгөөдөл наа where are you from гэж асуугууд нь China би Ши Жинпиний үйл Ши Жомпон байна гэдэг. Тэгээ тэгсэн чинь манай өвөг дээдс ясна үнэлцэх байтгаа тий тэнд намайг зүгээр удам судраас хасч идэг наасан тий. Тэгээ Монголоо сансан уу гэвэл гэхдээ сансан. Непалд 2 сар болсныхаа дараа би өөртөө гав ганцаараа монголоор ярьдаг болсон байсан. Тэгээ ярих байтгаа заяо. Өөртөө монголоор хэрэлдэн, өөртөө гомдон, өөртөө эвлэрэн, өөрийнхөө яриаг таслан солиорч гисэн. Тэгсэн нэг өдөр Марфа гээд тосгонд явж илаа. Америкийн нэтэг хоёр найзад агаад. Тэгээ тэр хоёр лангуугаар ихсээ явж исэн. Тэгсэн чинь гинт ингээ монгол үг яриа сонсогдоод унлаа. Өө за үршин гэж солиорлон шин төвшөнд хүрчихчихсэн. Хин юм сонсдог болчих. Яа бүр өдөржингөө сонсоор агаад би ингээ хоёр найзтай хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хоёр чи ингэнэ. Гү чи чинь бүтэн 2 сар нойргүй шахуу явсан юм чи аргагүй штий. Хин юм сонсох чи аргагүй гэ бүр гайхаж байгаа ч юм алга. Нөгөө за тиймээ ингээл хэлж дуусаагүйс чи пэр хийтэл өчнөө хүн тэр лангууруу чихээд ороод ирдэг байхгүй юу.
Би чинь цоцсондоо хүүшээ гэсэн чинь яг 20 толгой нэгэн зараг над руу сип хитл харж байна. Тэгснэ ингэнэ юу вэ монгол хүн үү? Тэгээ нэг мэдсэн чинь тэргээр дүүр ингээ монголчууд заа юу баахан монголчууд. Би чинь бүр гайхаад би чинь Непалд явж илүү Нарантуулд явж болоо яалаа. Тэгснэ нэг нь гарч ирээд ингэж байгаа байхгүй юу? Бид нэр ингээд 80 монголчууд Непалд аялаа явж байна гэ бахархалтай нарахгүй омгшоо самсаа шархираад ингээд цээжээ дэлтэд хэлж байна. Гэтэ аргагүй шүү дээ тий. Непалийн алсагдмал уулын жижигхэн тосгонд 3 сая монголчуудын бүхэл бүтэн 80 наадтай нийлээд 81 гэд явж гинэ гэдэг чи одоо яг юу вэ те Монголын эзэнт гүрэн 2 тэг юм уу хайш. Тэгээ тэр үеийнхээс ялгаатай нь болохоор морьтой дээлтэй ном сумтай монголчууд байсан бол одоо автобустай уулын гуталтай усны савтай монголчууд болчих. Тэгээ бид нар баг тэндээс тусдаа сум байгуулчих юм уу ч гэж би бодлоо. Тэгээ дундаас иргэдийн төлөөлөгчдийн хурлаа сонгоо тэгэл тэр дотроос ингээд засаг дарга томилдог ч юм уу тий. Гэхдээ тэр 80 монголчуудаас өмнө непалчуудын хувьд хамгийн анх таарсан Монгол нь бий байгаад байсан. Зөвхөн непалчуудын хувьд биш ингээд улсын аялагчдын хувьд бас би ингээ хамгийн анх таарсан Монгол хүн байгаад байсан байхгүй юу? Тэнгүүд зөвхөн өөрийгөө биш бүхэл бүтэн үндэсний төлөөлөх том үүрэг ногтчихж байгаа. Хүссэн үсээгүй гадаад харилцааны ажил хийх болчоод. Тэгэл oh you're from Mongolia. Genghis Khan, Mongolia strong гээл унана. Тэгээ намайг Монгол гэдэг мэдчихэд ямар олон залуучууд надтай гар барилдах гэж оролдог гэж бодчих. Би тэгээ барилдсан шүү. Тэгээ дийлсэн шүү. Тэсэн чи нөгөө намайг хасгаж исэн үг дээдс маань ингээ болж иж эндэртэй. Гяс эргүүлээ биччихье. 9 шүдийн асуух юм өө. Чингис хааны үр удмуу л гин. Би чи ихэндээ ингээ баримт нотлогоотой судалгаатай хариулт өгдөг байлаа. Хүн чинь тэгээ 1000 дахь тайлбар дээрээс залхаж байгаа юм чинь тий. Сүүлдээ тийм ээ тий. Чингис хаан чи манай аав штий. Тэгээ боржгоо уухтай Тэмүүжингийн харил гэж мэдхгүй юу? Сонсож байгаагүй юу? Гэтэ манай аав гадаа дотоод их явдаг байсан болохоор би жоохон ойр дот нөсөөгүй л тээ. Тэгээ бас ингэж асуунаа. Монголчууд бүгд чам шиг өндрүүлгэн. Ахаа гэсэн би. Монголчууд бүгд чам шиг хүчтэй юу гэхээр ахаа. Монголчууд бүгд чам шиг загварлгүй. Тэгэхээр манай хонь ямаа хүртэл загварлаг. Монголчууд бүгд чам шиг 3-4 хилтэй юу гэхээр манай нохоо хүртэл 4 хэлээр хуцдаг аа. Монголчууд бүгд чам шиг догшин ширүүн төрхтэй юу гэхээр манай нялх хүүхдүүд хүртэл тийм штэ. Монголчууд бүгд чам шиг хамар амаа цоолцсон байд юм уу гэхээр тий хуулийнхаа дагуу л 18 хүрээд бүгд цоолуулах хэвээр. Хорооноос цоолж өгд юм аа л гэсэн би. Тэгээ та нар надад баярлах хэрэгтэй. Надаас өмнө монголчуудыг хүн аймар зэрлэг балмад дайчид гэж боддог байсан. Надаас хойш болохоор монголчуудыг хүн аймар зэрлэг балмад гэхдээ загварлаг дайчид гэж боддог байсан. Тэгээ маш их баярлалаа. Та нар дийнч хотод сайхан наадаарай. Тэгээ уйсан хүлгэн хурдан байгээ. Бас миний шиг зөрүүд биш байгээ. Яана ганцаараа гэрийн даалгавраа хийгээгүй өгч ямар байлаар би. За сайхан наацгааж гинөө, сайхан хуушир идэж гинөө. Хууширныхаа араас коло ууж болдгоо мэн шүү манайхаа тий. 0-ийн очор дээлддэг юм байна. Тэгээ саяжгаа 0 байж байгаад орж ирлээ. Тэгээд наадмын уур амьсгал оруулж тий. Яана бүр яг ингэ бие даалтаа хийгээгүй оюутан яг нэг юм болонгаар орж байгаа багш гарч байгаа өдрөө тий. Яг тиймэрхүү мэдрэмжтэй гарч ирлээ. Гэтэ манайхаа ойлгоорой заяа. Наадмаар нөгөө ажиллаж байгаа хүн чинь жоо хэцүү байд юм шүү дээ. Тэгээ 7 сарын ажлуудаа шахаад ингээ наадам мадмаар хүртэл амралтгүй ажиллаж байна. Тэгээ ойлгоорой за. Энийг зүгээр захиралтай хандаж ирсэн. Цалинж өгөхгүй. За буцаага унтрай. Хамаг царай харуулчихлаа. Үгүй энэ гэрэл ягаас ч вэ? Үгүй уучлахгүй. Хамаг юм харуулчих юм яаж байгаа юм бэ? За тэгээд
яа энэ манай нөгөө нэг Big Sisters чинь айгүй олон төрлийн юм айгүй л тийм олон улсын хүмүүс байхгүй. Би чинь л ганцаараа Монголдо өнжөө те. Яг л ширээний мохорд очивол сая яг ажилд ороод яг одоо жилийн хугацаа өнгөрүүлчихв. Яа хэлалар юм аахгүй. Энийг ингээ харчноо гэж. Яа тийм нэг яг нөгөө нэг оюутан байх үеийн төсөөл яг ажилд орсны дараах байдал хоёр амар ялгаатай юм манайхаа. Би оюутан байхдаа ингээл өстө нэрээ ажилд ороод би ингэн тэгэн ийм авна эдэр гэж боддог гэсэн байхгүй. Тэг ажилд орсон чинь нөгөөхөө авч чадахгүй бүр ингээд юу болоод байгааг нь мэддэхгүй те. Зээлнээс зээлний хооронд яваад энэ зээл авна гэж бодсон юм биш үү те. Том болгоч ерөөсөө зээл юм байна манайхаа те. Тэгээ нэг оюутан байхад бол юм зээл гэдэг юм нэг бараг байгаагүй яхаа манданы бэршээ аваад өчөж идэл юм байсан байхгүй. Одоо тийч чи фокто сон руу шааж байгаа юм юу вэ гэ тэ. Айгуу сайна. Яна би амар хараалт гэдэг. Яг тэгэхээр нэг ажил дээр хараалт битгий хэлэрэ гэдэг дүрм тогтоосон байхгүй. Хүн чи би чи уул нь ажил дээр нэг хэлдэггүй байсан байхгүй. Тэгээ хэлж яахгүй ингээ хэлэхгүй байж хахад битгий хэлэрэ гэж хэлчмээр санагдаад идэв юм. Тэ нөгөө нэг бөөгнөрж байж байгаад яг гинт гарахаараа ухсраад амар их гарах юм бүр. Ста яасан гэ тэ. Захирлуугаа арчтай энэ болохгүй ста яах вэ ста гшах тэ. Бүр амар хараалт юм. Тэгээд одоохондоо ойлгороо манайхаа би ингээд одоо чинь 7 хоногийн төгсгөл болж байгаа юм. Тэгээд 7 хоногийн жингоо хараалт хэлээ үү. Орчлаарай цагш. Яа тэгээд ажилд ороод яа миний төсөөл айгүй гигэн цагаан гоё байжээ. Зүгээр ер нь ингээд бодохоор өстой гоё хамт олонтой болоод амар гоё байна да гэсэн баах өгшөө хүмүүстэй ажиллаад байвсан. Тэгэл юм л бол халан барина тэгэл яах гэж. Тэгэл ч юм уу жинзэл хияаси тэ. Үгүй тийм хэлсэн байхгүй. Үгүй бид нар яхаа хоцордог гэхдээ тасалдгүй гэсэн юм байна. Яг чи унчаад байгаа юм чинь. Үгүй хүн чинь хичээе гэж боддгийг бид нар шиг боддоо хөөгшлөгдөө тий цаашаа ажиллая. Тэгээ багаар ингээ унтахаа болоод авах нэг 5-10 минутаар тий. Үгүй тэрийг үнэлэхгүй байгаа юм чинь. Тэр 5-10 минутын хооронд чинь хүн яаж зоож босдог гэж бодож чинь тий. Сэрүүлгийн унтраахын хооронд 10 хэдийн скриншот шаацсан байна чинь. Тэгээд ингээл амар өөртөөгөө ингээл тултан байраа ажилдаа очихоор тэгэл халан мална гээл ядраа. Тэгээ 3 саналхтай байгаа гэж. Одоо дахиад нэг сэрүүлгээ унтраахгүй байх юм бол тэгээ яах юм халагдах юм ааш. Халах юм намаа гэж. Тэгээд нөө бид нар нүг яг одоо ийм юм байна. Одоо миллениал үед чи ингэдэм байна. Ерөнхийдөө зодуурын үе юм байна те. Яг нэг юм хүчээр те. Тэггүй бол тэгнэ эдэргээ те. Нэг тийм үед байж байгаад яг манай жинзээ ч юм болохоор жоохон аргадангуй зодуулдаг байхгүй тий. Эхлээд нэг хэлж үзэн болохгүй болохоор зоддсон шүү дээ. Тэгээ энэ ч ойлгомжтой. Тэгээ би яг тийм үед нь тэнгуүч одоо яг нөө маа захирлж яг таг мэлэнэл байгаа. Ерөөсөө л яг зодохгүй бол тий үг хэлээрээ чи яах гээд байна тэгээ. Нааша босоодраа гэдэг. Үгүй тэгээ 3 тоолно гэж. Яаж ч захирал дэвтэрийн ширээний цай яг 3 хагас тарж байгаа гэдэг. Би яг босоод очихсоор 3 толоод босч за зодоо тэгээд. Яа тэгээд би ерөөсөө тэр ажил дээр бүтэхгүй байгаа хүн би. Нэг ганцаараа жинзээ болох. Гэхдээ ингээд би амар хичээлцүүдэд гараад байгаа хилээд байгаа байхгүй юу. Ингээд бид нар тийм хитэ шин санааны машинууд биш байхгүй яг үндэ. Чи адилхан л хүн те адилхан санаа дуусаад гоцааг үлгжээд яагаад оцооролдоод байгаа юм те. Ажил хийж штэ би. Ажил хийхэд бол юм үздэг байгаа ч тэгээд. Гэхдээ таач нөө үн болохоор яалч юу. Гэхдээ ажиллаа хийгээ явцдаа хов сонсоо тэгээ байхгүй болоо штэ. Тэг ажлын 8 цагийн 2 цагт нь яг ажиллаагаа 6 цагт нь бахаар ил үзээ. Яг хөө тэгээд хаар загнуулна л та. Гэтэ би ойлгож байгаа захирлаа уучлаарай. Гэтэ та муухай гэж. Сүүлдээ бүр халан малн хэр чин сүүлдээ хар дараад бүр амар сонирн болоо. Би босоод ингээ айгүй хэцүү байдаг. Одоо ингээ захирлаа одоо ихний басалтаараа босхгүй эдэргээд. Хон бараг войс уушаашаад тэ. За тэр харж ина захирлаа шахаад. Яа. За тэгээ 2 дахь дээрээ жоохон өндөнө тэгээ буцаад дараа твтчихнэ шахаад. За тэгээ 3 дахь дээрээ сэрүүлгээ унтраага. За сэрүүлийн шимэг бацаа чихэн амраа буцаа ивчихнэ шахаад. Ер нь босгож айгүй хэцүү байдаг юм аа. Захирлаа, ми захирлаа. Тэг би өнөөдөр ажилласаа тархаасаа өмнөөс хэлсэн. Захирлаа тэг жоохон муулнаа гэсэн юм. Яг хөө хэлсэн болохоор айгүй бах 3 тоолохгүй байх гэж. 2 тоолох байх гэж.
Гэтэ би бас гайгүй жинзэн. Манай ажил дээр бүр ой гайгүй нэрэ гайгүй. Би нэг бас өртөө эмороо даахгүй. Бас тэ ядаж бас ажиллаа хий гэж боддог аа. Яг энэ оны сүүлээр төрсөн энэ яг манай дүүд жинзэнэр байна. Одоо манай ажилд яг нэг ширхэг байна. Яг битээр жоох ингээ арцалтаад байгаа байхгүй. Миний байр суурийг булаах га төрүүлээд ирж мэрцэн шээ. Чи унтаач шээ. Юу хаяг төрүүлээд ирчтэй шээ. Хүний нэр нүр хараад. Чи бол тасалж болно шээ. Адлаа. Тэгээ нүүдх маань байхгүй. Харагдана гэдэг чинь бас айхтар юм. Би яг тэрний хувьд баг мэлэн л болчиход байгаа ш. 3 тал биш шүү шээ. Хүрээ тэр шээ. Чааг болохгүй захирал хэлээ шүү штэ. Йоо тэр чинь бүр байхгүй. Юм хийгээд өгөхэд яаж яагаад дизайнер. Би ч нөгөө нэг хамаг юм өгч хий гоё штэ нөгөөтэй. Мэдөө. Нэг юм гарсан. Нөгөөт нь юу юм. Тэг би нөгөөдгөө яг миний характерыг гаргаад байгаа өөдөөс нь бүр яг юу гэж хэлэх юм бэ? Юу яах вэ? Ажлаа. Харин тэгээд байгаа юм. Тэгээ нөгөө гуйж ярьсан. Тэгээд Виктор чинь нэг юм сонирн байгаад байгаа. Тэгээд бос нь хөгшөө өнтгтэй санаа зовлтгүй ш. За тэгээ хөгшөө хүмүүс чи амар уудаг юм. Амар уу. Энэ уулт ч мараа тэдний төрөлгийн юм шүү ш. Тэгэл ёроолгүй уух юм. Уугаад одоо энэ зоолоо их ч бас байна. Гүр нь энэ шоу болгон дээр л яг 1P бариад байж энэ. За болчих юм байлгүй тэгэхээр 2P, 3P гээд яг ажил дээр бас яг тэгээд байгаа байхгүй юу. Тэгэл ингээл ууй мууй гээл тэгэл би чинь нэг юм юу гэж би явах вэ? Бид чинь 1P-тэйгээ 2 цаг байчтэй чинь. Бүжигтэл хүн хараал гоё ш. Ууж байгаа гэтээ хүн хараал те. Тэгвэл тэд чи яг л уух гэж л очт юм. Ста ингээл нэг 1P-тэй 2 цаг байж хахад ингээл эргээ харангууд нэг шил юм дуусгацсан ч ш те. Араа дахиад нэгийг идэргээ те. Бид уух цаг олдохгүй шүү. Би бүр тийм цагаа яаж өгрүүлээд байгаа ойлгодгүй шаасаа. Яа гоё юм, тэгтээ гоё байна гэх тээ. Тэгээ одоо нөгөө нэг тэр итгэж байсараад би өөр бас эвгүй болоо. Нөгөө нэг дуудыг мидоо гэж. Ста үерээд гэж үний юм ааш. Одоо энэ альбагийнхаа орчмоор яана гэж. Одоо би тэгээ жоохон өгшин болно нөгөө альба шин том болно виста гэж. Нүү хат яа гэж. Юу загнахч биш, зодохч биш, 3 тоолохч биш. Мэдөө. Гойж ийн гэж хаад. Яа. Ажлын байр хэцүү байна. Зээл мэлч түү. Хүн ямар авир сэтгэлийн өөрлөлт юм. Би ажилд орсон анхны өдрөл ажилд орчлоо гэж маш авцсан шүү дээ. Бүр 72 сараар гэж. Ста тэрнээс өндийнх нь үнжтэн. Нэг л худлаа машинтай хүн тэгээ зээл. Тэгэл тэр мөнгө нь байхгүй. Ажил хийгээл амар ядраад байна уулна. Ядраалах юм. Тэгээд ингээд карма гаргаар мөнгө байхгүй хэвчээ. Яг юуны төлөө чийгээд мэдэхгүй. Сүүлдгээр машина зард юм уу ч гэж бодох шиг. Энэ машин л гай болчих тэгээд. Тэгээ машина зарыгаа бодоод өглөө налах гэхээр ерөөсө хоцроод байгаа. Тэгээ болдгүй биш. Энэ аа муухай хар тойрог руу орцсон юм. Яа, за баярлалаа. Сайхан байна да. Нэг юм яг ингэж үзмээр байгаа байхгүй тийм хүмүүс. За тэгээд шүдний аппарат юм байна уу? Аппараттай байсан ч юм уу? Одоо байгаа мó? Гарга. Одлаа яа энэ шүдний аппарат ямар амар юм бэ манайхаа. Та нар зүгээр л зовлонг нь хэлээ. Ирүү мултардаг юм байна. Бойлоо хаздаг юм байна. Бүтэн хазаж юм 100 чаддгүй юм шүү дээ. Өндөрлгөө өнтрөө тагнаа магнаандаа ингээд шүрүүп мөрөв тогтоолгоод аюу хэцүү гэдэг юм байна. Гой шүдтэй та нар баярлал. Үнэн. Ашигад ярцаатай инеш үнэ гэж. Гэтэ одоо ингэ чинь би аппарат зүүхэд бол надад үнсэлцэг ямар ч хамаагүйсэн заяа. Би зүгээр махья зулгаанаа л гэж бодсон заяа. Яаж мах идэх юм бэ гэ тэ. Хүн чинь угаасаа нэг би ч одоо ямар кена мэна биш тэ. Манай кена ч юм бол ингээ мундаг байгаа байхгүй. Би ч бол яг төрөлхийн махсаг тэ. Махаа идэж чадахгүй. Тэгээд би ч шарандаа нөгөө юм хадж чадахгүй ингээд амар өвчөө орсон байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн би уйлаа мах идсэн шүү дээ. Чадахгүй нэ гэж. Яа тэгтээ эхний 3 хоног бол яалч яг дэглэм ирд юм л бүр ингээд эцээ тураад өлсөөд бүр яг өхийн даван дээр захирал загнаад фестал гэжтэй
Яа тэгээд нэг дахин нэг том асуудал байна манайхаа. Шүдний аппаратыг доошлж болдгоо юм гэхгүй. За энийг зөвөр бити яарэ за гэж. Энэ зөвөр та хэдий зөвөр спешиал олгоод ярьсан шүү шахаа. Тэгээ нэг доошлох нь хамгийн нэрнэс татчт юм билээ. Тэр мим үнэн юм билээ шүү. Тэр нэг юм аппараттай өнгөд яатсан маацсан гэх нэг хүмүүстэй зураг харж ирсэн аа шахаа. Тэр үнэн байлээ шахаа. Тэгээ одоо яг сар болгоо жоохон соёлоо тэрэнгүүт нь авчаад байгаа гэж шахаа. Зүгээр хэлсэн юм аа. Аппаратч магадгүй гэдэг зүгээр анхааруулж байгаа. Надаас өөр та нарт хэлэх хүн байхгүй яг үү. За. Тэгээ баярлалч. Энэ хиний үс вэ? Миний амнаас гарах тийм. Яа, за. Би бол дахин нэг юм ярьж байгаа болох юм уу? За боллоо гэжтэй. Яа, ингэж чинь. Би өмнөх ажиллаа малч би хоёр яг ажил ийм ажлын албанд одоо юу гэдэг юм ажлын ийм амьдрал руу ороод би хоёр дахь ажил руугаа орцсон явж байгаа байхгүй. Тэгээд яг өмнөх ажлынхаа маань бас аягүй сонирмсэн. Миний хурлын өрөө гэдэг бичлэг үзсэн юм байна. Тэр яг үнэн шүү за гэж. Тэгээд би нөгөө нэг өмнөх захирлаа муулах гэдэг байгаа байхгүй. Энэ захирал маань бол яг мэдлэлийн болохоор надаа бас арай гайгүй байна бас. Арай хөвшүүнээс юм сонсоо тий. Нөгөөх маань яг жинзээ байсан байхгүй. Пста Эмэр хороо алга очин тэгээ яаж байгаа захирал болохоор ямар муухай юм ор тэгээ гадагшаа яваад үгэн за. Тэр ажил явж гин үү явахгүй байна уу ерөөсө хамаах. Тэгээ араас наргадаа захирлаа ирж гин үү. Энэ миний манай KPI яаж ин одоо цалин буух та хамаг мөнгө аваа гэж. Тэг би бодсон. Би захирал бол ингэхгүй гэж зүгээр худлаа бодсон. Гэтэ ер нь бол тэгнэ шахаад. Ер нь мөнгөтэй захирал тэгээ жинзээ үйл явна нэстэй. Аль бороотой газар л яваад тийм. Тэгэл юм ууж идэл тэгэл ороод тэгэл нөгөө хідэ хаяал та нар өөртөө очроод шахаа тийм. Тэгээ тавг анх ажлын өрсөнд ороход авах гэж байхгүй. За чи ямар ажлын байр сонирхож байсан байхгүй. Тэг би хэлсэн шүү дээ би захирлыг та буучих уу гэж тийм. Би бол болно. Яа тэг анх ямар худлаа ярьж ирсэн бэ? Цаг баримтал тэгэл энэ харилцааны соёлтой тэгэл хувийн зохион байгуулалт сайтай л гэн тий. Одоо хар ямар хувийн зохиолт байгаа юм. Тэгээд маркетинг менежер болохоор юу ч юмс хамаагүй за яг ингэ годомжид бөбөө царайл явж байгаа юм. Маа захирал бүр сүүлдээ бүр хөөрхөн минийгээд амар бас ичдэг бах уу. Биш нөө бичлэгэнд орж өгдөг байхгүй юу. Тэгээд ингэ сүүлдээ өнөөдөр яг надад өнөөдөр хэлж байгаа байхгүй юу. Яаж яг өнөөдөр бас ажлаасаа хоцроод сүүлдээ өөрөө загнуулахаас яг хар дараа босоод ирсэн чинь 10 цаг 40 минут болж байгаа. Би бүр яг хүүрээ гэж одоо тэгээд орхосоо бүр айгаа зөө 3 чулуу кармаалаад үсээ загнаад тэгээ орсон чир загнуулаагүй гэж шахаад бүтдэг юм байлээ гэж шахаад тэгээ 3 чулуудаа баярлалаа гэж шахаад тэгээ сая л хаялаа яг ажлаасаа тарж гарч ирэл хаялаа. Тэгэхгүй бол бас өдөржингөө яваад говийн холгоод. Нэрээ зулгах штеп үлээ сая зулгараа тэгээд хаясан. Тэгж ин. Ингээд гарахаас өмнө хишгэж бичлэгэнд орохоос өмнө бас тий хувц хонороо гэ тэгж ин. Тэгээ яг нэг жоохон төрөлхий жоохон хэрүүлж байгаа. Миний хувц яач вэ? Гэ тий. Хувц хонор нь тий жоохон бас арай жоохон өөр байвал ямар өөр хэдрэгээ тий хүний газар үг гээхгүй гоцорч ядчих байлаар чи ядаж хувцаа эндүүдээ ч гэсэн цаашаа орё штэ чи энэ чи амар яар сандраж гарч байгаа хүнд ямар эндүүд зав байгаа гэж хэлээг байхгүй зүгээр дараа нэг бичлэг болгож хэлхий хэрэг харуулнаа гэж байгаа. За тэгээ баярлалаа ишгээл ориг сайхан хүрүүлээрээ